За, Малэржнийхаа дахиад хоёлаа уулзж байна. Тэгээд За, өнөөдрийн сэдв юу байна гэхээр үнэт зүйл гэдэг сэдв байгаа. Миний ойлгосноор хүн болгон өөрийн гэсэн үнэт зүйлтэй байгаад тах шиг байна. Тийм үү? Тэгээд ингээ яваад ирэхээр нэг гэр бүл ч юм уу, бүр цаашаа томроод нийгэм, улс их орон дэлхийд даяараа бас тийм нийтлэг үнэт зүйлтэй байх шиг байгаад байгаа юм. Тэгэхээр тэр үнэт зүйл маань одоо дэлхийд дахинд юу байна? Гадны том том нийгмүүд, улсуудын нийгмүүд бас ямар ямар үн цэнэглийг ихэмлэж ирсэн. Монголын үнэт зүйл юу байна гэ? Өнөөдөр бол 6 сарын 1-ний өдөр хүүхдийн баярын өдөр болчих тий. Монголчууд ч уг нь бол хүүхдээ бараг жилчингээ зодод загнаж боловсролд нь анхаарахгүй явж байгаа л 6 сарын 1 болохоор нэг чихэр жимс авч өгөөл хүүхдийн баяр гэдэг ингээд байгаа ш. Тэгэхээр яг үнэт зүйл маань харшилж гинүү гэдэг тал дээр эхлэе тий. харин тий. Тэг яг та баяр гэдэг чи одоо бас тэгэл нэг үнэт зүйл болох хэвээр л доо. Гэхдээ баяр гэдэг бол нэг нь ууж идэх бол биш шүү дээ. Бид нар баярыг баярлах гэж буруу ойлгоод байгаа байхгүй юу? Энэ бол яг та хүүхдийн баярын өдөр гэдэг маань баярлцаа гэсэн үг биш л дээ. Хүүхэд бол энэ өдөр хүүхдийг одоо мартаж болохгүй шүү гэдгийг сануулж байгаа байхгүй юу? Хүүхэд гэдэг том одоо ертөнц байгаа. Тэр ертөнцтэй болгоомжтой хандаарай. Тийм үү? Мгм. Хэд их одоо хайр мөнгөөр битгий их цутгаарай. Хэд их хайр мөнгөөр битгий их дутаагаарай. Тэр хоёрын химийг олж яваарай. Хим хэмжээг олох чухал шүү. Юмны хим хэмжээг олох ч гэсэн бас нэг үнэт зүйл. Мгм. Үнэт зүйл бүр их чухал бүр одоо ойлголт л доо. Тий. Хувь хүнд мэдээж үнэт зүйл байгаа. Тухайн хүнд ялгаад яг насны ялгаатай үнэт зүйлүүд байна. Тийм үү? Залуу хүнд одоо боловсрол мөнгө хэрэгтэй. За хөгшин настай хүнд бол илүү эрүүл мэнд хэрэгтэй. Тийм үү? Мгм. За эмэгтэй хүн одоо үнэт зүйл нь бас янз бүр байгаа. Гоо зүй, сайхан хувцлах, сайхан харагдах. Тийм үү? Эрэг хүнд бас үнэт зүйл байгаа. Тэр нь одоо бас эрхэмлдэг, эрхэм зүйлүүд жишээлбэл одоо шударгасч гэдэг юм уу? Тэг эрхэмний үнэт зүйл бол шударгас байх, юмыг тааруулах, өдрүүлэхгүй байх, харгас хэрцгий биш, хүчирхийлсэн биш. Одоо манай Монголын нийгэм бол эрчүүдийн маш их хүчирхийллийн нийгэм шүү дээ. Тийм үү? Мгм. Заавал одоо том биетэй, том машинтай байж ээж хүнээс илүү харах гэсэн. Тийм. Мгм. Сайхан том биетэй залуу гэдэг бол маш их аюултай. Арьс өнгөний үзэл. Ер нь өндөр үедээ том биетэй байх чинь дараатай сааттай шүү Мгм. дээ. Онгоцоор нисэд хүртэл тэгэл хөлмөл толоод Өө хэцүү тэгэл шүү онгоо дээ. дээш доош гарч бууха шатаарч гэсэн гүүгээ гарч чадахгүй шүү дээ. Мгм. Тий. Тэгэл толгоогоороо юм зохиод нэг орон дээр ч айтайхан унтчих чадахгүй хөлний илүү гараад л тийм үү. Мгм. Гутал хувцас захиалах гэхээр тэр нь дэлгүүрч байхгүй тий. Ядаргаатай шүү дээ ер нь бол. Тий ингээд янз бүрээр тий. За тэгэл одоо юу гэдгийг Монгол хэл гэдэг бол бидний одоо их хэл бол бас нэг ямар нэг хэмжээгээр бидний одоо үнэт зүйл яад бол бид нар их хэлээрээ ойлголцож бага наснаасаа ярилцаж явж байгаа. Гэхдээ энэ маань одоо төгс бусад хэлнээс илүү гэсэн үг биш. Бид нартаа үнэт зүйл. Одоо Африкийн Нигерийн ард түмний хэлж гисэн тэрэндээ бол уянгалаг маш сонсголонтой сонсогдож байгаа шүү дээ. Нэгэнд их нь хэл учраас. Тэрээс одоо монгол хэл бусдаас илүү уянгалаг, авиалаг, их шиглэнтэй гэвэл одоо инээдэмтэй. Тийм. Боловсрол бол мэдээж үнэт зүйл, том үнэт зүйл. Хөгшин залуу гэлтгүү. Тийм. Одоо хөгшчүүд ч гэсэн үргэлж одоо боловсролтой байхгүй бол залуу үед хүүхдүүдтэй дандаа одоо гологдсон шүү дээ. Тийм. Амар амгалан амьдрал, эв нэгдэлтэй байх. Тийм. Нэг хэсэг одоо тэгэл эвтэй бол хүчтэй гэл дахиад хүч хэрхийлэх гэдсэн шүү дээ. Тэгэхээр эвтэй биш, хүчтэй биш, эв нэгдэлтэй байх. Тэр нь эв нэгдэлтэй гэдэг нь бидний хамтын энэ амьдрал маань танихгүй хүмүүсийн өөр нутгийн өөр ардууд ингээд нийлсэн энэ хамтын амьдрал маань нэг нийгэм болох хэрэгтэй байна. Өнөөдөр бид нар нийгэм болж чадахгүй шүү дээ. Янз бүрийн аймгийн, янз бүрийн нутгийн хүмүүс Улаанбаатар гэсэн нэг том хөдөө дотор хоорондоо зөрчилдөөд нэг лөгөө муухай хараад хялаагаад машинаар мөргөлдөж гээд тэгээд нэг эвгүй харьцаатай, эвгүй харцтай, эвгүй бие авч яваад шүү дээ. Нэг нийгэм болж чадахгүй.
Гэтэл Монгол хүн чинь тийм үү? Өмнөд Солонгос, Японд очлоо, Америк, Герман, Францад очлоо, Орос, Туркид очлоо. Нэг нийгэм рүү яваад орохоор үнэт зүйлтэй нийгэм рүү явж ороод тэдний үнэт зүйлд нь ороод дөрөнд нь ороод ямар ч асуудалгүй ажиллаж амьдарч байгаа л Монгол руу хөрөд ирдэг шүү дээ. Тий, Японд ямар ч асуудалгүй байж байгаа л Солонгос, Герман ямар ч асуудалгүй. Монголд орж ирэнгуутаа одоо жинхэнэ зэрлэг бүдүүлэгтэлд нь гинт ингээд хөдөлждөг шүү дээ. Японд жигтэйхэн томоотой ясалж исэн хүн чинь онгоцны бод дээр буугаад ярамгийн төвжирэлд ороод тэгээд буцаад зэрлэг рүүгээ орчиж байгаа шүү дээ. Тэгээд эвтэй бол хүчтэй гэж хэлж байгаа шүү дээ. Бид ялна энэ гэх. Японд бол хүчирхийлэл болохгүй гэдэг байсан хүмүүс чинь гинт эндээ орж ирээд гэх мэтлэнгийн үнэт зүйл. За тэгээд нийгмийн өмнө хариуцсан хариуцлага нийгэмд бол үнэт зүйл хэрэгтэй байхгүй. Яг л бид нар хамт танихгүй маш олон хүмүүс амьдарч шүү дээ. Нэг гэрүүлд байгаа нэг 5 6 хүн биш шүү дээ. Мянган хүн байж шүү дээ. Эсвэл одоо хөдөө уулын цаана байгаа нэг гэртээ айл ч юм уу 2 3 гэртээ айлын хүмүүс биш шүү дээ. Тэнд бол яг та тэгэл малаа хариулъя. Танах тишээ ийшээ бэлчээрээ тэгээрээ цүгээ тэгээрээ махаа тэгээрээ тэгэл ерөөдөө болчихж байгаа шүү дээ. За тэгээ адуундаа явж гэдэг юм, хондоо явж гэдэг юм. Тэгэл ерөөдөө жижигхэн ажил амьдралын хуваарлалтаар л тэнд явчихж байгаа шүү дээ. Тэнд нэг айхтар үнэт зүйл ярих ямар ч хэрэггүй. Яг бол нийгэм биш учраас. Нийгэм чинь олон мянган хүн бөөгнөрсөн танихгүй хүмүүсийн бөөгнөрл. Тэрийг яаж зохицуулах вэ? За тэрий чинь одоо энэтхэг, Хятад, Араб, Перс, Грек, юу гэдгийг Европ энэ олон том арт өмнөд чинь тэр үнэт зүйлээ дээш нь тавиад нийгмээ бүтэлтэй зөрчилгүй аль болох гэмт хэрэггүй, аль болох хүчирхийлэлгүй, аль болох том биетэн жижиг биетэйгээ, эрэгтэй нэмэгтэйгээ өгшин залууга ямар нэг байдлаар өөрийнхөө эрх мэдлэр, өөрийнхөө чадал бололцоогоороо дээрлэхэд эрх чөлөөгийн хаагдуулаад байж болохгүй шүү гэдэг л тэр одоо дүрм, тунхаг, бичлэг, зарчим, ёс, за ёс ярих дуртай монголчуудад бол ёс гэдэг чинь үнэт зүйл ах хэвээр. Тэрнээс зүгээр нэг хоол идж байгаа, хорхог хийж байгаа, эсвэл нэг дээл аваад өмсөд годомжаар алхаж байгаагаа ёс мос гэж болохгүй шүү дээ. Тэгэхээр хувь хүний үнэт зүйл одоо залуу хүнд боловсрол байлаа гэхэд өгшин хүнд эрүүл мэнд. Зарим хүмүүс шашин ч үнэт зүйл гэж болно. Тий, одоо Кристийн шашин байдаг юм уу, Буддын шашин байдаг юм уу? Тийм үү? Үнэт зүйл гэж болно шүү дээ, тий. За зарим хүмүүс одоо юу байдаг юм? Нийгэмд орох жоо харьцаанд орохын тулд одоо мэрэгжил байж болно. Тийм, миний мэрэгжил одоо миний хамгийн эрхэмлдэг мэрэгжил одоо эмч, багш юу гэдэг юм. Тийм ээ? Цагдаа. Тийм. Ян зүрийн ийм гол нь нэг энэ чинь нэг преференс гэж нэг англи одоо улсын ойлголт байдаг шүү дээ. Юуг хамгийн дээр нь тавих вэ гэдэг үгүй юу? Ийм олон үнэт зүйлүүд шүү дээ. Тэгэхээр надад энэ нийгэмд хамгийн дээр нь юу байх вэ гэдэг шиг байна. Хүүхэд одоо жишээлбэл өнөөдөр хүүхдийн баяр, хүүхэд бол үнэт зүйл яах ч аргагүй. Бүхэн ээж аавдаа үнэтэй биш. Улс оронд үнэтэй, нийгэмд үнэтэй. Энэ хүүхэд чинь Монгол улсын одоо ирээдүйн бүтээн шүү дээ. Тэгэхээр зөвхөн ээж аавтаа хамаатай биш. Тэгэхээр энэ чинь төр улс хүүхдийн баярыг тэмдэглүүлээд байгаа чинь энэ улс орн цаашид энэ бүр хүүхдүүд бол энэ улс орныг цаашаа авч явнаа гэсэн тэрл бодлогыг гадаадынхнаас яг жоохон сурчсан гэдэг нь дойрамл юм яваад байгаа байхгүй юу? Тэг манай бүх юм чинь дойрамл яваад байна шүү дээ. Эмэгтэйчүүдийн баяр ихээр заавал эмэгтэйчүүд баярлж архитаж торт идэх гэдэг шүү дээ. Тэр үгүй байхгүй. Энэ өдөр яг эмэгтэй хүн ямар их чухал вэ? Эмэгтэй хүний одоо үүрэг нийгэмд ямар их хариуцлага авчирдаг вэ гэдгийг л нэг бодоорой, тийм мартаарай гэдгийг л сануулж байгаа одоо санамжийн өдөр байхгүй юу? Commemoration гэж байна тийм. Commemoration гэж байгаа юм л. Санах шүү дээ. Тий. Тий, бид мартаарай л гэж байгаа байхгүй юу? Don't forget гэж шүү дээ. Тийм үү, remember гэдэг шүү дээ. Тий. Одоо эрчүүдийн баяр өдөр гээл тэгэл бид нар яадаг шүү дээ хөрхийн нэг эдэн эрчүүдтэйгээл тэнд эмэгтэйчүүд нь хөрхий шоколадлоо тоглоом хийгээд тэгээ нэг эдэн эрэгтэйчүүд нь хөрхий тэнцэнэ нэг яагаад ч байгаа. Цэргийн баяр уу?
цэргийн баяр юм да. За нэг тийм одоо дан хийгээгүй ч гэсэн яах вэ? Тэгээд тийм үү? Мгм. Тийм. Тэгээд тэгтээ маач яах вэ? Тэгээд зүг зүгээр байж байгаа л тэгэл яадаг юм чи. Тэгээ сая ч одоо тэг Оросын Байданы онгоц нэслээ шүү дээ. Улаанбаатар энэ хотын нэгэр чи. Тэгэхээр чин тэр цэрэг дайны онгоц, цэрэг дайн цэрэг гэдэг чинь ямар их сүрхийн өндөр түвшинд хариуцлагатай боловсралтай өндөр түвшний эр хүмүүс байдаг юм бэ гэдгийг одоо сая харлаа шүү дээ Монгол ирчүүд. Бид нар шиг зүгээр нэг цэрэг гээд тийм үү цэрэгт яваа тэгээд тэнд хоол идж жагаад гэр орныхонтой гомдлож COG-с 25-аас хоол унд авчруулаад пицца меца ээж аваараа авчруулж жагаад тийм үү цэргийн нэг хэдэн сарыг өнгөрөөдөг юм биш юм бэ шүү дээ. Тийм манай хөвгүүд чинь цэрэгт явахаараа ээж авруугаа бичээл идэг гэсэн. Гоё мэдмээр байна. Гомдлоо. Тий юу те жинхэнэ нөгөө хатуужилтаа цэрэгээр болох хүн чинь ээж авруугаа гоё юм авчирч өгөө идмээр нуумаар байна гэж гомдлсоор гад хардаг гэсэн шүү дээ. Зөв хэтрүүлэх юм бол тий. Тэгэхээр үнэт зүйл гэдэг бол нийгэмд агиг хэрэгтэй. Даанч манай Монгол улсын Монголын энэ иргэд Улаанбаатарын энэ иргэд маань янз бүрийн аймаг нутгуудаас ирчихсэн, сум багуудаас ирчихсэн өөр өөрийн хувийн үнэт зүйлүүдтэй учраас нийгмийн үнэт зүйлтэй дандаа зөрчилдөж байгаа байхгүй юу? Би одоо эрүүл мэндэ бодож юм гэдэг юм бол энд ч гэсэн эрүүл мэндэ бодож байгаа юм байна шүү дээ. Одоо чиний ганцхан эрүүл мэнд чухал биш шүү дээ. Тэр чи бусдын эрүүл мэндийг бас бодлоо. Би боловсролтой олон ихтэй сургуульд орно. Энд ч гэсэн боловсролтой болсон ихтэй сургуульд орох гэж байгаа хүмүүс байна шүү дээ. Тэгэхээр яг уу шалгалтаа өгчих. Мөнгө зөнгө төлөөд арын хаалгадаад гэж болохгүй шүү. Эсвэл бол одоо яадаг чинь ямар нэг хэмжээгээр бид нар чинь нийгэмд үнэт зүйл байхгүй. Үнэт зүйл нь юу гэхээр зөвхөн мөнгө л очоод байна. Тэгэж мөнгө үнэт зүйл. Мөнгө хэрэгтэй үнэсэндээ байна. Гэтэ дээр нь ажиллахгүй тий. Энд нь ажиллахгүй. Хамгийн дээр байхаар чинь утгагүй байхгүй юу? Тэгэхээр чинь шунал болчихж байгаа байхгүй юу? Тэгээд нийгэм замбараг хөдөлт орно шүү дээ. Яг бол бүх юмыг мөнгөөр хөдөлж авах гэдэг шүү дээ. Ерөнхийдөө тийм л болчиход байна шүү дээ. Хурж ирээл Улаанбаатар төрж ирээл бүгдийг мөнгөөр хөдөлж авна гэж шүү дээ. Хайрыг хүртэл мөнгөөр авах шүү дээ. Гадаадаас хурж ирээл мөнгөөр хөдөлж авна. Өдөөнөөс хурж ирээл мөнгөөр хөдөлж авна. Улаанбаатар чинь одоо тийм юу юм? Малын зах шиг юм болчиход байна шүү дээ. Тэ. Энд чи одоо хөдөөнөөсөө илүү хөдөө болчихлаа шүү дээ Улаанбаатар чинь. Одоо наадмаар бид нар бүр их том хөдөө болно шүү дээ. Тэгэхээр үнэт зүйлгүй нийгэм гэдэг ийм осолтой байхгүй юу? Хүн болгон дураараа ашиглаж байгаа байхгүй юу? Хүн болгон дураараа. Тийм. Одоо бид нар ингээл мэдэн шүү дээ. Дөрвөн зам дээр гэрэл унтрахад юу болдог вүлээ? Дөрвөн талаас машин хөвжрээд тэгээд нэг гацаадчдаг шүү дээ. Өхөр мал шиг, хон ямаа шиг. Хүний нийгмийн хүн ёсны бүх л үнэт зүйлүүд Монгол оронд хүчингүй шүү дээ. Тэр бид нар нийгэм болтлоо их хэцүү байна. Тэгвэл яг нөө дахиад төрүүлж гарсан уу, өндөг төрүүлж гарсан уу гэдэг дээ шүү. Тэгэхээр мэдээж магадгүй үнэт зүйлтэй хувь хүмүүс тэр нийгмийн үнэт зүйлийг зааж сургадаг ч юм бүтээдэг байж магадгүй. Гэхдээ бас нийгмийн үнэт зүйл нь нөгөө хувь хүмүүстэйгээ бас ингэж илүү одоо галбиржуулч юм уу тэр хүмүүсийг бас бүтээдэг, бэлтдэг байх хэрэгтэй байх тийм үү? Тэгэхээр аль нь илүү төрүүлж одоо Монголд байхгүй юм бол аль нь төрүүлж одоо үнэт зүйлийгээ бүтээх тодорхойлоход чухал үүрэг гүйцэтгэх хэрэгтэй юм байна одоо бол. Тийм учраас үнэт зүйл нь байж ижил нийгэм болно гэдэг нь шүү дээ. Үнэт зүйл бол нийгэм ярих юм чи боломжгүй. Тэгээ тэр үнэт зүйлийг хараа яаж болох би болох уу гэж. Тэгээд би бол үндсэн хуулиас л эхэлнэ. Тэгээ үндсэн хуулийн дээр Монгол улсын тийм хамгийн түрүүнд тэр үнэт зүйлээ. Хамгийн түрүүнд энийг эрхэмлээ. Үндсэн хуулиа дээдлэх биш. Ёс суртахууныг дээдлэнэ гэж бичих хэрэгтэй байхгүй юу? Үнэт зүйлийг дээдлэнэ гэж бичих хэрэгтэй байхгүй юу? Манайхан чинь төрөө дээдлэнэ гэж байгаа байхгүй юу? Үгүй байхгүй юу? Тэ. Төрийн гаргасан үнэт зүйл ёс журмыг дээдлэнэ. Тэр байхгүй юу? Үндсэн хуулиа дээдлэнэ гэдэг. Хуулиа дээдлэнэ гэдэг юм гачаан жоохон хөвгтийн яриад байгаа шүү дээ. Тэрний оронд үндсэн хуулинд заасан 3 үнэт зүйл ихлээр байгаа шүү дээ. Тэгшэрх, эрхчлөө, шударга гэсэн. Энэ 3-ыг эрхэмлэнэ. Энэ 3-ыг эрхэмлэхэд юу хэрэгтэй вэ? Сургууль хүмүүжил, ёс суртахуун, ёс зүй хэрэгтэй. Тэгжээч үнэт зүйлээ биелүүлж чаддаг болно. Эрхэмлж чаддаг болно.
эрхэмлэх гэж маш гоё юу бас гараад ирлээ. Honorable. Мгм. За энэ бүгд чинь манад ерөөсөө ойлгодог байхгүй юу? Яг нь социализмын үед Оросоос орж ирэхдээ ерөнхийдөө Оросоос сурсан хүмүүс орчуулгахдаа жоохон тааруу орчуулсан. Тэгээд социализм явж байгаад 90 онд дэлхийд социализмыг нураах том капитализмын дайралт ирээд бидний социализмыг нураагаа ажиллаа шүү дээ. Джеймс Бекер, Горбачев хоёр нийлж хагаад Маргарет Тэтчер одоо юу гэдгийг тэд нар нийлж хагаад капитализм бидний чинь ирээд бодоо олголоо шүү дээ. Мгм. Тэгээд бид нар чинь үнэт зүйлийн зөрчилд орсон байхгүй. Социализм чинь болохоор тийм үү? Цаг барих үнэт зүйл, нэгээ хүндлэх үнэт зүйл, дэг журам сахилга бат үнэт зүйл, үнэн чодрог байх үнэт зүйл. Сөрхөө байлаа шүү дээ. Би ч одоо тэргээр хүмүүжсэн байхгүй юу? Тэгээ Тэр үнэт байдлаар зүйлийг нөгөө эрдэмээсээ яаж алах вэ? Одоо эрдэм үнэт чинь бас зүйл чи эрдэм чи үнэт зүйл ерөөсөө. Мгм. Тий. Ерөөсөө тэр хамт шүү дээ. Мгм. Тий. Ерөөсөө эрдэм гэдэг чинь яг тэрэндээ одоо чадварлаг болж байгаагаа бид нар эрдэм гэдэг шүү дээ. Мгм. Тэрэндээ чадварлаг болсон хүнийг бид нар эрдэмтэн гэх хэрэгтэй байхгүй юу? Тэгэхэд манайх чинь хууль зүйн эрдэмтэн, математикийн эрдэмтэн гэдээ буруу хэлээд байгаа. Мгм. Шинжлэх ухааны эрдэмтэн дээр буруу хэлээд байгаа. Тэр чинь бол мэдлэг мэрэгчлээ хамаатай байхгүй юу? Тэгэхээр мэрэгчлэлтэн байхгүй юу? Хуулийн мэрэгчлэлтэн, анагаах ухааны мэрэгчлэлтэн, Мгм. математикийн мэрэгчлэлтэн байхгүй юу? Хэлний мэрэгчлэлтэн. А эрдэм гэдэг чинь юу? Ёс суртахууны эрдэмтэй, ёс зүй барьдаг хүн, цагаа барьдаг хүн, хүнийг хүндэлдэг хүн, Мгм. сахилгат дэг журамтай хүн, эрхчлөө эрхэмлдэг хүн. Тэгвэл эрдэмтэй хүн байхгүй юу? Мгм. Англиар virtue гэдэг байгаа шүү Тий. дээ. А мэрэгжил чинь энэ чинь бол knowledge, profession явж байгаа шүү дээ. Тэгээд бүх юм чинь бид нар чинь ингээд холилдоод тэгээд 90 оноос хойш нөгөө арчлаг гэсэн дахиад гадаадын том грекээс гаралтай асар том ойлголтыг чинь оруулж ирээд зүгээр арчлал гэж демократи гэдэг үгийг чинь democracy гэдэг үгийг арчлал гэдэг. Тэгээд бүр дахиад холион балдан болгоод тэгээд бүр юучгүй болоод Мгм. тэгээд сүүлдээ бүгдээрээ нүүдэлчин болцгоогоод морь үйдэг болоод уул уурхайл хийдэг болоод бүх том компаниуд таван толгой руу дайрч ороод тэгээд бүгдээрээ улсаараа нүүрсчин болчлоо шүү дээ. Мгм. Тийм? Ерөөсөө нүүрсчин л ус болчлоо шүү дээ. Тэгээд нэг наадам хийдэг, нүүрснийхөө мөнгөөр наадам хийдэг, нүүрснийхөө мөнгөөр сонгуул хийдэг, нүүрснийхөө мөнгөөр цагаан сараар өөргөө гайх уцгаадаг. Ийм нэг хөөхөн феодал маягийн юм шиг одоо ямар их нэг тийм энэ хөөхөн улс болчлоо шүү дээ. Нийгэм байхгүй, үнэцэл байхгүй, боловсрал байхгүй. Мгм. Яг л дипломыг яаж худалдаад авчих нь. Одоо Мойс бол дипломыг үйлдвэрлэж шүү дээ. Энэ ихтэй сургуулиуд бол диплом, ромб хоёрыг бол зүгээр л үйлдвэрийн бүтээгдэхүүн гаргаж шүү дээ бүр. Мгм. Тий. Одоо бүр энэ ч одоо юу гэсэн боловсролыг чинь үнэт зүйл. Гэтэл боловсрал үнэт зүйлийг зүгээр үйлдвэрлэдэг дипломны үйлдвэр, ромбны үйлдвэр болгочих шүү дээ. Мгм. Тий. Уул нь ихтэй сургуулиудыг төгсөж байгаа, Мойсыг төгсөж байгаа, Шүтээсийг төгсөж байгаа, Анаахыг төгсөж байгаа залуучууд чинь Монгол улсын сэхэтний давхаргыг бүрдүүлэх хэрэгтэй байхгүй юу? Тэг энэ жил одоо Мойс төгссөн охид хөвгөд одоо сэхэтэн үү? Тий. Хэцүү байгаа шүү дээ. Тэгэхээр Мгм. Монгол улсад сэхэтэн ч үүсэх бас боломжгүй болсон байна. Бол түрүүчийн ярьсгалаар хэлсэн шүү дээ. Тэгээд уншдаг давхар сэхэтний давхарг улс орныг авч явах гол хөдөлгөх хүч нэ. Тий. Гэтэл бидний хөдөлгөх хүч чинь нүүрсийг урагшаа гаргадаг нэг хэдэн компаниуд байна шүү дээ. Мгм. Тэд нар л олцоод байна шүү дээ. Тэгээ тэрний улс төрчид нь бас тэрэн дээр оролцсон л байна л да тийм үү? Улс Тийм. төрч гэдэг чинь манай чинь яг хөө манай чинь ерөнхийдөө улс төрч гэж ерөнхийдөө ойлголт байхгүй шүү дээ. Энэ бол манай улс төрчин бол ерөнхийдөө л одоо хөдөөний тэр нөгөө нэг хатуу амьдрал тийм үү, тэр нэг морь ундаг, бүх барилддаг тэр хатуу хөтөө үнэт зүйл байхгүй, ёс суртахуун ёс зүй байхгүй, сургуу хүмүүжил байхгүй, тэр амир замбраагүй амьдрал дундаас Улаанбаатарт орж ирсэн охид хөвгүүд чи ерөнхийдөө улс төрлөг орж иш шүү дээ. Улс төрч болж иш шүү дээ. Яг уу тэд нар чинь нийгэм гэж мэдэхгүй. Улаанбаатарыг нийгэм гэдгийг мэдэхгүй хүнддэхгүйгээр
энэ хот юу яад энэ хотынхын юу яад ингээд орж ирж бүрхээд тэгээд хөрхийн хотод байсан нэг жоохон үнэт зүйлтэй ёс суртахуунтай нөхдүүд нь гадагшаа гараад цухтаацсан байж штэ. Аа. Тэгээ одоо миний таньдаг миний үеийн нөхдүүд чинь одоо Улаанбаатар байхгүй штэ. Би л ганцаар үлдсэн юм шиг Аа. Яг байна. хоо би нөгөө хятадыг бас жоохон судлаад байгаа юм л да. Явах гээд байгаа учраас тэгээд ингээ харж байхад хятад бол бүр эртний үеэс за яг улс төр гэдэг юм бол яг төрөөл хийн те. Улс төр гэдэг юм бол бизнесмен гэдэг бол бизнесээ л хийн. Судлаач одоо scientist те шийдлэг ухаанч хүн бол тэрийгээ л хийн гэдэг юм байдаг учраас тэр нь ингэж холддгүй л Сэтгүүлчээ л юм. тийм. Тийм. Тэгэхээр яг Бид нар ч айгүй бол учиртай л байгаа юм л та тий. харин бидний нөгөө асуудал чинь тийм л очиод байгаа байхгүй. Манай нийгэм чи өөрөө нөгөө нэг боловсролыг хамгийн дээр болон тавьсан бол хэрэгтэй байсан байхгүй. Даа ч одоо мөнгөний юм болчлаа шүү Тий. дээ. За юуг хамгийн дээр тавьсан бол их зүгээр байсан. Хариуцлага гэдэг юм хамгийн дээр тавьсан бол чидэртэлгүй байхгүй. Тий. Үнэт зүйл чинь ингээл янз бүр шүү дээ. За эсвэл бол имийг одоо маш их цэцэн мэрэгэн үг хэл бодлого яриа хөөрөө хийж байгаа үйлдэл тэр нь ер нь бол бид нар чинь биш шүү дээ. Одоо ингээд монголчууд нэг яриад байдаг. Өөрийгөө олмоор байна, би хийм байна гэл янз бүрийн тийм үү. Тэгээ тэр чинь хүн чинь ер нь өөрийгөө хаана олох вэ гэвэл нийгэм дотор л олно шүү дээ. Өөр дотроо утгагүй шүү дээ. Өөрөлд би нийгэм рүү гарлаа. Нийгэмтэй би яаж харьцаж гэнэ үү? Нийгэмд миний харьцаанд уцаагаад ямар фидбек ирж гэнэ үү? Би ер нь болж гэнэ үү, болохгүй байна уу? Гэдгээрээ л хүн чи хэм бэ шүү дээ. Гэтэл тэр улс төрлөө орж яана гэдэг чинь тэр хүнийг яг хинбэ гэдгийг л харуулж ийн шүү дээ. Яг бол мэрэгчлэрээ яваад боломжгүй юм байна. Тийм үү? Юу авиас чадвар маань бол хангалтгүй юм байна. За яадгийн бие дагаад өөрийнхөө унад тусаад явхаасаа ерөнхийдөө айж байна. Ер нь л өөрийн толгойг л нөхдөөд Монголд бол улс төрч болж байгаа шүү дээ. Тэгээд ерөнхийдөө намайг яач ч болно. Тийм үү? Намайг яаж байлгамаар байна тэргээр чинь би бай. Тий. Намайг юу хий гэж тэр чинь би хий. Тий. Би гэж байхгүй шүү. Хэлсний чинь хийгээл ингээд сайхан дугаа явнаа. Ер нь дуугаа байна би. Нэг юм яриад ахгүй. Санаа манаач хэлэхгүй. Тий. Ерөнхийдөө тийм робот шиг нөхдүүд улс төрч болж байгаа байхгүй юу? Тэгэл роботууд улс төрч нэртэйгээ нэг нөхдүүд нийлдэл тэгээд нэг яг нэг хідэн төгрөг олдог. Тэр хідэн төгрөгөө нэг үрдэг. Тэгэл болчихж шүү дээ. Тэрнээс одоо за энэ улс орн хэцүү байдлаа. За энэ улс орны төлөө тийм тэмцэнэ. Ажилланаа. Мэдлэг боловсруулаа зориулнаа. Тийм. Японоос ирээд шууд л их хурлын гишүүн болчихж шүү дээ. Одоо тэгээ яаж байгаа тэнд орж. Тэрний орд би мэдлэг мэргэжлэрээ ажиллаад улс орондоо юм хийж туршлагажаад насанд хүрээд зүрхээ боллоо. Нэг 45 хүрлээд нэг 50 нас хүрлээ. За тэгээд улс төрч орж ирнэ. Тэгэхгүй байсан гэдэг чинь баахан бацаанууд ороод ирсэн. Эсвэл үнийхэн дайнс та яг хоо. Нэг талдаа баахан бацаанууд одоогийн их хурлын гишүүд баахан бацаад нөгөө талдаа нэг тэтгэврийн бараг нэг зөнцсөн хитэн нөхдүүд тийм. Тэгээ бацаанууд зөнцсөн хоёулаа нийлээд одоо улс ороо очиавна гэж одоо хаашаа харсан юм бэ тий. Тэгээд ер нь бид нар маш том асуудалд орцсон. Бид нар хүн ёсны асар том асуудалд байгаа. Монгол улс, Монгол орнд, Монголын нийгэм, Монголын иргэд хүн ёсны асуудалд орчихсон. Чи бол үнэт зүйлгээд маш өндөр том сэдвээр надтай ярих гэж байгаа байхгүй юу? Би чамаагаад бичгэд чинь би яг уншаад л багшаа үнэт зүйлийн тухай хоёлаа ярих тэхүү, Монгол эрдэнэ тухай зүйлийн тухай хоёроо ярих тэхүү гэж би ч яа гэж яс хавтаж ирсэн байхгүй юу? Яана. Тэгтээ одоо ярихаас өөр арга байхгүй. Тэг олчиж болохгүй шүү дээ. Тэгвэл чамд залж болохгүй, гэж болохгүй. Эсвэл би дүүрээс гэж болохгүй. Эсвэл чамд би айхтар том мэдэмхийрж болохгүй. Тэг. Үнэт зүйл Монгол оронд, Монголын нийгэмд ярихад маш хүндрэлтэй. Тэг яг нэг юм би ингэж бодоод байна л да. Яг бусад энэ энтэг ч юм уу том гүрнүүд чинь өөрсдөө гэсэн маш олон жилийн түүх соёлтой үнд цэнтэй учраас өөр шинэ юм ахад аяг хэцүү байдаг ш тийм үү. Тэгвэл магадгүй Монгол ингээд өөрөө юм байхгүй учраас шинийг өөртөө бүтээх ч юм уу эсвэл гаднаас болж байгаа юмыг нь авч ирэх
тэр боломж нь бас байгаад байгаа боловч харж байна л да тийм үү. Тэгэхээр яг хөө Үнэхээр нийгэм болгон бол авах юмтай хайх юмтай. Тэ Америкт бол тэр инновацлог их чөлөөтэй байдал нь бол үнэхээр сайхан. А тэнгууд одоо юу гэдэг нь тэр Францын тэр юмыг шинээр эхэлдэг зоригтой байдаг тал нь бас үнэхээр гоё тий. Гоо үзмж гэдэг ч юм уу. А Хятадын тэр нэг дэг журам одоо энэ бүх бүтц гэдэг нь бас аюу сайхан гэдэг ч юм уу. Тэгэхээр айл айл орнуудаас бид нэр ямар ямар үн цэнийг Монголдо авчираад өөрсдийнхөө энэ онцлог чанартаа тохируулж Монголынхаа үнэт зүйн шинээр зохион бүтээх ёстой юм болоо тий. Гэрд тэр чи одоо тэгээд миний сүүлийн 10 хэдэн жилийн одоо хөдөлмөр байгаа шүү Аха. дээ. Зогсоо загвал яг ярьж байгаа. Гэхдээ би ч нөгөө шууд би ч нөгөө төрийн хүн биш шүү дээ. Тий. Төрийн алба хашиж яваа, төрөөс салинжиж яваа төрийн хүн биш шүү дээ. Би чинь чөлөөт оюуны, нийгмийн, олон нийтийн оюунлаг хүн баггүй юу? Тий. Философчны үүднээс. Философчны үүднээс л би ярьж байгаа байхгүй. Яг Монгол улс руу ороод ирэхээр бол би ярихад аюу хүндрэлтэй. Зүгээр ийм үнэт зүйл чухал шүү гэж хэлж би яагаад бол болохгүй. Яг би төрийн хүн биш. Төр нь өөрснөө хийдэм байгаа биз. Тэгвэл хоёлаа ингээ Урдуур ороод ирээ. аль аль улсын хамгийн гоё үнэхээр сайхан гэдэг үнцийг зөнүүлдэг ярилцъя. Гэхдээ тий тэгвэл одоо миний ингээд энэ хойгуурч ингээд Араб, Перс, Хятад, Энэтхэг, Орос, Герман тий одоо тэнд одоо шил Марксийн зураг байх ч юм уу. Тэнд одоо Арабын том философч Ибн Сина, Грекийн Платон, Аристотель ч байх юм уу тийм үү? Тэгэл янз бүрийн хүмүүсийн зураг байж тийм нэг чинь тий. Тэр ард түмнүүд яаж явж ирсэн? Ер нь бол тэр ард түмнүүдээс бидэрт маш их юм ирсэн. Бид нар чинь зүгээр цэвэр нүүдэлчил биш байхгүй. Би нөгөө хэлээд байгаа ш. Бидний монгол хэл тийм үү гэж байхгүй. Бид нар маш их холимог үгнүүдийг холиод яриад байгаа. Тэгээд тэр чинь өөрөө монгол хэл байхгүй. Бидний монгол хэлэн дотор араб үг явж ил байна, турк үг явж ил байна, тийм үү? Энтхэг үг явж ил байна. Янз бүрийн хятад үг явж ил байна, манж үг явж ил байна. Бидний энэ ам дотор ерөөсөө тийм маш олон хэлнүүдийг бид нар толиод яриад байгаа байхгүй. Тийм манай гадны назад хийдэг наа монголоор сонсчоод энэ юусаа сонсож байгаагүй хэл байна да. Гэтэ яг энтэй адилхан ч юм уу эсвэл энтэй адилхан ч юм уу гэдэг. Тийм. Тэгээ бид нар чинь нөгөө гадаадын янз бүрийн хэлээр ярихад нөгөө нэг хэллэг асуудалгүй байдаг шүү дээ. Тэр чинь бас тэр байхгүй юу? Бид нар чинь нөгөө нэгэн хэлээр ярьдаг ард түмэн биш байхгүй юу? Тэгвэл бид нар гадаадаар ярих жоох эвгүй. Тийм. Бид нар чинь ямар нэг байдлаар англиар ч юм уу, германаар ч юм уу, орсоор ч юм уу гадаад хэлээр ярихаар, японоор ч юм уу гадаад хэлээр ярихаараа тухайн хүнд өөрийгөө ойлгуулж чадаад байна шүү дээ. Бидний дуудлага ямар нэг байдлаар хүнд ойлгуулад байна шүү дээ. Тийм. Мэдээж дуудлага бохир байж болно. Тэгвэл тийм ч бохир биш байж шүү дээ. Одоо бид нар мэдэн шүү дээ. Энтхэгүүд, Японууд англиар ярихад одоо сонсоход маш хэцүү байдаг шүү дээ. Тийм. Би одоо олон улсын ураг дээр байгаад Японуудаар англиар тэрээд энтхэгүүд англиар хэлэхээр ойлгоход маш хэцүү байдаг. Би яаж ч англиар яг л яг өөрсдөө хэлнийх нь юм гарч ирээд. Би ч орсоор одоо англиар ч юм уу, германаар ч юм уу илтгэл тавиал гадаадынхантай ингээд ярилцахад ямар нэг байдлаар намайг ойлгочдөг байхгүй. Би айгүй баярлдаг байхгүй. Тийм. Намайг ойлгочлоо. Би тэгвэл бас нэг хүнд ойлгуулчихаар дуудлага хилээд байгаа юм байна. Тийм. Тэгэхээр тэр чинь юуных үед бид нар маш олон ард түмнүүдийн хэлээр ингээд яриад байгаа учраас бидний энэ хөвч чинь юу байгаа байхгүй. Нилээн сайн хөлбөмбөтэй флексибл байгаа байхгүй юу? Тийм. Нэгэн хэлээр нэгэн авиагаар яриад гатуу биш байгаа байхгүй. Тийм. Тэгэхээр бид нар тийм хэлээр яриад байгаа. Тэгэхээр бид нар одоо үнэт зүйл ярина гэвэл бас л энэ ард түмнүүдийн л үнэт зүйлийг л ярихаар болчиход байгаа байхгүй. Яг бол тэдний хэл чинь бидний үгэн дотор яваад байна шүү дээ. Одоо эрдэм гэж ямар гоё үг вэ? Энд чинь бидний үг биш шүү дээ. Хэрвээ бид нар цэвэр нүүдэлчд байсан бол биднэрт соёлын үгнүүд байхгүй байхгүй юу? Философийн үгнүүд байхгүй байхгүй юу? Чи зөвхөн малтайгаа харьцаад малаар л амьдраад байна шүү дээ. Малан амьдралаар малны жайгийг л дагаж амьдрын шүү дээ. Одоо нэг мал хариулна гэдэг чинь тийм үү? Малаа дагаад явахыг л хэлж байгаа шүү дээ. Урд нь гарах биш шүү дээ. Араас нь явахыг л шүү дээ. Тэгж олон зуун жил зөвхөн л мал хариулсан бол бидний хэл яриа яаж ийм бурханлаг, шашинлаг, философлог тийм үү? Шинжлэх ухаанлаг тийм байх юм. Боломжгүй шүү дээ. Бусад ард түмэнд тэр үгнүүд орж ирсэн учраас бидний хэл чинь ийм сүрхий байгаа. Тэр чинь би одоо нээж оллоо шүү дээ. Тийм. Хайр гэдэг үг чинь жишээлбэл Персийн бүр бурханы нэр байгаа байхгүй. Тийм. Мөрөн гэдэг үг бас Персийн бурханы нэр байна. Газрын бурхан мөрөн.
Хайр гэдэг нь бол үр хөгжил, үр хөөхөд тийм үү? Өсөн дэгвчхийн бурхан баг байхгүй. Өсөж өрчих юм. Чинь бид нар чинь ийм сонин ардууд байгаа байхгүй юу? Олон төрөл ардууд. Зүгээр яагаад энэ Монгол нутаг руу энэ хэл чинь бол 49 оноос хойш Монгол улсын хэл байгаа шүү дээ. Тэрээс өмнө дэлхийд хэл гэж юм байхгүй шүү дээ. За бид нар одоо 800 жилийн өмнөх юм ярих их дуртай шүү дээ. 800 жилийн өмнө бол дэлхийд баш цөөхөн хүн байсан. Тийм хэдэн зуун сая л байсан. Тийм. Цөөхөн хотууд байсан. Тийм хотууд. Тэр нэг морьтой давхад эзлээд ахаар олон хот байхгүй. Олон ардууч байхгүй. Тийм. Юм тэгээд ийшээ гараад морьтой давх юм дандаа л хөнгөө газар давхсаар байгаа таарна. Тэгээд тэрийг эзэллээ гинөө, эзлээгөө гинөө хамаагүй. Тэр үчин хил гэж байхгүй юм чинь. Хил хязгаар шүү дээ. Хил хязгаар байхгүй юм чинь. Тийм. За хэл байлаа гэвэл бас л цөөхөн хэл байгаа шүү дээ. Цөөхөн л ардууд байгаа юм чинь. Одоо Европ, Америк энэ төр чинь сүүлд л үссэн байхгүй. Залуухан шүү дээ. Европ, Америк энэ төр бол. Гептийн дэргэд, Инкгийн дэргэд, Персийн дэргэд, Грекийн дэргэд, Арабын дэргэд залуухан шүү дээ. Европ. Бид нар чинь болохоор тэр торгоны зам Төв Азиас ирсэн, Манжаас наашаа ирсэн, манж ч одоо Кедан шүү дээ. Тийм үү? Хар Кедан гэдэг шүү дээ. Тэдрээс ирсэн, Көк Түркээс ирсэн, Татараас ирсэн, хүн нүгээс ирсэн янз бүрийн ардууд байгаа байхгүй. За тэгээд бас энэ Төв Азийн Монгол гэдэг ардууд бас энд холилдчихсан. Тий. Тэгээд тийм юм холилдсон ардууд байхгүй. Тэгэхээр монголчууд ч бас царайдсан ш янз бүр. Аймагаараа өөр. Тий. Архангай аймгийн хүн тийм үү? Сүхбаатар аймгийн хүний царайг нийлүүлэх хүн шал өөр хоёр гарч ирнэ. Тийм маш ялгаатай. Ховд аймаг болоод тэгэхээр бас ялгаатай болоо явчих юм. Тэгтээ яг социализм үед хооронд нь холсон учраас бас арай нэг гайгүй. Гэтэ манайхан чи ингээд нэг тийм Монгол гэж ганцхан цус байдаг юм шиг л яриад өгдөө шүү дээ. Ганцхан цус ч байхгүй, ганцхан хэлж байхгүй. Ерөөсө Монгол гэсэн ойлголт бол өөрөө биш шүү дээ. Зүгээр хочлол болж таарад байгаа. Иймэрхүү сонин хүмүүсийг тэр үед Монгол гэдэг байсан юм шиг л. Одоо Африк гэдэг чинь бас л тэр нэг жоохон нийгэр тийм үү? Аристай тиймэрхүү хүмүүсийг л нийлсэн тэргэл Африк гэдэг байгаа шүү дээ. Яг Африкууд чинь дотроо янз бүр байдаг шүү дээ. Тэрнтэй адилхан бид нар Азийн хүмүүс байхгүй юу? Аз дотроо янз бүрийн ардууд байна шүү дээ. Монгол гэдэг чинь ардууд биш. Ерөнхийдөө хочл боо яваад байгаа байхгүй юу? Тийм. Монгол гэхээр нэг гадаадынхан чинь за нэг тиймэрхүү нэг одоо нэг тийм нэг бүхэл нүдэнд нь бууж байгаа шүү дээ. Тийм үү? Нэг одоо аймгийн зан ч юм уу. Тиймэрхүү хүмүүсийг тэгэл бид нар чинь нүүдэлчин л гэдэг шүү дээ. Бид нар ч нүүдэлчин биш шүү дээ. Монгол оронд ямар ч нүүдэлчин байхгүй. Бүгд энэ тэндээс ирсэн сүрхий ардууд байхгүй юу? Яагаад ингэж их сүрхий бүжгэлж байгаа? Яагаад ингэж их сүрхий дуулж байгаа? Яагаад ингэж их сүрхий хөгжим тоглоод байгаа? Тэр чинь торны замаас л ирнэ шүү дээ. Гүр хаанаас ирэх юм? Тэр чинь зүгээр хонь хариулж явж байгаад хөгжмөдөд тэглэхгүй шүү дээ. Бүжиглээд тэглэхгүй шүү дээ. Яг би нэг юм гайгүй гайхтай. Бид нар маш их сайн бодох хэрэгтэй байхгүй. Энэ бүх юм чинь логикоор явдаг байхгүй. Хэрвээ тийм бол тийм л байж таараа. Гаргалгаа. Бид нар логик гэж одоо сэтгэн бодох гэж буруу хэлээд байгаа. Логик гэдэг чинь юмны гаргалгаа гаргах. Яагаад юм бэ гэдгийг. Бид нар яагаад ийм дуулдаг, бүжгэлдэг, хөгжимдөг юм бэ гэхээр торгоны зам л юм байна. Яг би тэрийг айгу гайхтай. Яагаад ийм хүүтэн газар хасах 40 хүрдэг газар хүмүүс хүрээд ирвэ гэдэг юм байна. Тэр би юусоо бодоод авч чаддгүй л байхгүй. Хинч ирэхгүй. Тэгээ ямар нэг ирсэн бэ гэхээр за зүхтаасан ардууд байж болно. Хөөгцсөн ардууд байж болно. За эндүүрээд наашгаа ирчихсэн ардууд байж болно. За зун ч гоё штэ бэлчээр сайтай. Тэгэхээр баруун талаас, хойд талаас, урд талаас, зүүн талаас зун малаа бэлчээх гэж орж ирсэн ардууд байж болно. Тэгээ ямар нэг байдлаар малаа хулгаад алдсан ч юм уу одоо морой хулгаад алдсан ч юм яадаг чи хоорондоо энэгээр ч одоо хулгайч нар гэх штэ. Сайн ирвэд. Тэгээд буцаж чадхаа болчихсон. Гинт хүүдрээд хөдөлж чадхаа болчихсон. Тийм олон төрөл ардууд энэ Монгол улсыг
нутаг дээр байсан байхгүй юу? Хил хязгаар чинь байхгүй болоо шүү дээ тэр үед чинь. Тэгээд ийм олон төрлийн ардууд ингээд байж байхад 1949 одоо 21 он чинь Монгол улсыг байгуулдаг гэлээ шүү дээ. Яг бол хойноос улаан Орос чинь баруун огны цагаан Оросыг хөөгд наашиг ороод ирсэн. Цагаан Орос чинь энд бэхжиж явжгаад буцаад улаан Оросоо бутных нь гэж бут нэрнэ гэж ялаа шүү дээ. А энд чинь манжинар хятадуудаас зүхтагаад ороод ирчихсэн. Манжин хаан унсны дараа. Тэгээд энд нийлж жагаад богд хаантай нийлж жагаад манжинар хятадуудыг очиж бодоо болгоно гэсэн энд баахан манжин ноёдууд байлаа шүү дээ. Харшаа феодлууд. Тэгээд байжгаад энд чинь дотроо бас бөөн мөргөлдөөн алалцсан болсон байхгүй. Тэгээд улаан орсууд чинь цагаан Оросыг хусаад, хятадууд манж нарыг хусаад, үлдсэн манжуудыг хятад Орос хоёр нийлж ягаад үлдсэн манжиг галаад. Тэгээд ерөнхийдөө лам нарыг гарч ирэнгууд лам нар нөгөө дуулын эсрэг хятад улаан Оросын эсрэг хөдлөөд тэгэнгүүт нь Монгол улсыг одоо байгуулъя гэд тэр үе чи яг богд нас ураад тэгээд социалист Монгол улсыг энд юусоо байгуулъя гэд хар шарт явдлуудтай яриад Орос хятад өсөөшөө жаан ирчихсэн Оросоос улаан Орос ирчихсэн. Тэгээд эн чинь асар тийм ярилцлага яриа хөөрөө бөө юм болсон байхгүй юу. Тэгээ байжгаад гинт дотроо хэрэг тэгээд Орос хятад хоёр чи яваад гэж байгаа байхгүй. За одоо та нар мөнгө төгрөг өгөөд өөр одоо архивын баримт байгаа шүү дээ. Би одоо нэг судлаачийн ном уншчихлээ. Тэгээд Монгол улсаа байгуулгээд яваад гисэн. Тэгсэн чи яасан энд байхгүй. Нөгөө Монгол улсаа байгуулах гэсэн нөхдөд чинь хоорондоо лам нар нэг талдаа гараад нэг талдаа социализм байгуулах гэж байгаа залуу үеийн нэг талдаа гараад хууччул залуу үе хоёр хоорондоо зөрчилдөөд бодолцаад тэгээд иргэний дайм болсон байхгүй. 30-аад онд чинь хилмигдүүлэлт биш байхгүй. Эсэргүүний бослого гэдэг шүү дээ. Тэр чинь иргэний дайм байхгүй. Civil war болсон байхгүй. Тэгээд бид нар тэр иргэний дайнаа өнөөдөр хилмигдүүлэлт гэж буруу нэрлэдэг байна. Ямар ч улс орон хуучин шинэ хоёр хоорондоо зөрчилдөөд иргэний дайм болдог байхгүй. Тэгээд манай тохиолдол чинь хуучны шинийгээ биш шинэ хуучнаа ялцсан байхгүй. Тэгэнгүүт нь нөгөө ялагдсан хууччуулаа бид нар тийм үү хилмигдсэн гэдээ буруу яриад байгаа. Иргэний дайн тэгэл дайнаас хүн үлдэх үлдэн өөхн амьд үлдэнэ. Тийм өөр яах юм харамсалтай хэцүү. Тийм. Тэгэхээр манай одоо энэ хилмигдэлт гэж яриад байгаагаа одоо болох хэрэгтэй. Энэ бол түүхч хүмүүсийн одоо алдаа байхгүй. Иргэний дайн гэд нэрлэлсэн бол ямар ч асуудалгүй байхгүй. Тэгээд энэ олон ардууд чинь иргэний дайн болоод бөө юм болсон. Тэгээд янз бүрийн аймагуд ч орж ирэл, Марун аймаг орж ирэл нөгөө бид нар мэдэн шүү дээ. Ойрд одоо юу гэдэг юм бүгдээрээ. За тэгээ байж тал 49 онд ерөнхийдөө за энэ нэг замбараа бүтэл ерөөсөө байна. Энэ Монгол улсыг ер нь яг улс шиг улс болгоё гэд Сталин Мао хоёр хоорондоо тохирж байгаа байхгүй. Тэгээд 49 онд огцом хил хаасан байхгүй. Хил хаахгүй бол ийм хүйтэн болдог, ийм их хулгай зэлгийн ихтэй маш их эрсдэлтэй энэ нутгаас чинь бүгдээрээ зугатааж гарах гэдсэн байхгүй. Бүгдээрээ зугатааж гарах гэдсэн. Тийм учраас тэрийг мэдчихсэн учраас хаацсан байхгүй. Тэрээс Шинжаан өвгөр рүү очих юм бол хичнээн гой цаг агаар. Урагшаага өвөр Монгол цаашлах юм бол хичнээн гой цаг агаар. Хоошоо Бурят руу очивол өстой жимс ногоо. Тий. Зүүн тишээга харбан зүүн тал руу явах юм бол өстой жинхэнэ малчдын нутаг штэ. Манай энэ нутаг чинь өвөл ерөөсө дисэхгүй. Одоо бид нар 6 сарын 1 болж байгаа даарсан хэвээрээ цас орсон хэвээр штэ. Тэгэхээр энд хинч байхгүй. Тэгэхээр 49 онд чинь тэгж яасан байхгүй юу? Хил хаажгаад тэгээд дотор нь холсон байхгүй юу? Баруун аймгийнхныг Зүүн аймаг руу ажилуулахаар яваад Зүүн аймгийг Баруун аймгийнхныг ажилуулахаар Урд аймгийг Хойд аймаг руу явуулаад төвсгөлийнхнийг Урагшаага Өмнөгов Сүхбаатар руу аваачаад ингээд хооронд нь тэгээд хоорондоо маш их холилдож гэрүүл болцгоосон байхгүй юу? Өнөөдөр л цус ойртоод нутгийнхаа хоорондоо гэр болоод байна шүү дээ. Аймгийнхаа хоорондоо гэр болоод байна шүү дээ. Социализм үе чинь дандаа өөр аймгийн хүмүүс гэр болсон байхгүй юу? Тэгээд маш их сайн үеийн цус холилдоод маш их юутай боловсралтай болох боломжтой асар тийм сонин юу Монгол улс социализмын Монгол улс байгуулагдсан байхгүй.
Тэгээ тэрийг 90 онд устгачлаа л та. Улаанбаатар хотыг бол ерөнхийдөө бол яг хотоор нь байлгана гэдэг 500 мянган оршин суугчтай ерөнхийдөө хотын паспорт өгөөд тэгээд хотод нь байлгана. Хөдөөнөөс орж ирэх хүн бол хотын паспорт өгөхгүй, оршин суух зөвшөөрөл өгөхгүй, байр өгөхгүй. Харин зүгээр энүүгээр сайхан байж байгаад буцаж олноо. Сурч хүмүүжээд тэгээд нутагтаа очноо. Аймагуудыг чинь хөгжүүлнэ гэд дархан Эрдэнэт аймгийн төвөд чинь үйл дөрүүд бариад аймгийн төвд чинь маш хөгжиж байснаа социализм үед чинь. Тэгээд Улаанбаатарыг барьж ирсэн баг. Тэгтэл 90 онд арчил болоод байхгүй нураад юу нөгөө 500 мянган хүнтэй Улаанбаатарыг паспортоор барьж ирсэн болов тэр устдаад тэгээд ерөнхийдөө хөдөөнөөс чинь социализмын бүх бүтээн байгуулалт устдангууд дордоос үлдэргүй болчихсон, арангаас үлдэргүй болчихсон, хөвсгөлөөс автобаазан сүнчгсэн, урдаас бүх аж ахуйнууд нь сүнчсэн нөтөж бүгдээрээ хурцээд Улаанбаатар тойроод эсхийг гэртээ хашаа бариад суудсан байхгүй. 90 он ч мөр амарн боллоо шүү дээ. Том хэлмэгдүүлэлт, жинхэнэ хэлмэгдүүлэлт 90 онд болсон байхгүй. 30 он 40 он бол иргэний дай. Тэгээд ерөнхийдөө бид нар ч одоо ингэж сайхан болчихсон. Буцаад баргалж Улаанбаатараас гарах гэд яач чадахгүй суугаад байна шүү дээ. Тэгээ зарим нь яг та хөдөө аймагт очих юм бол мөнгө зөнгөөр шагнаа нэнтер гэдэг тэр нь худлаа олчлоо шүү дээ. Би ч одоо хөдөөнизм гэд яагаад ном бичээд хөдөөнизм гэд яагаад ярьслах хийгээд байгааг бол яаж энэ хөдөөнизм энэ хөдөөгөөсөө яаж салж яг социализмын үе шиг юм иргэнссэн бол сулах юм бэ? Иргэнсэн улс болно гэдэг чинь нийгэмтэй болно. Нийгэм болоход үнэт зүйл хэрэгтэй. Үнэт зүйл чинь хамгийн түрүүнд юу болчиход байна вэ? Боловсрал болчиход байна шүү дээ. Гэтэл боловсралыг бид нар мөнгөөр худалдаа авчих шүү дээ. Гадаад яваад хүртэл мөнгөөр худалдаа төлөд ирчих шүү дээ. Одоо бид Америк, MIT, Harvard-ын, Англи, England юу гэдгийг тентхийн дипломуудыг одоо үнэмшиг аргагүй юм болсон биш шүү дээ. Өөр нэг юм хэвлүүлж авчираад тэгээд би одоо тэнд төгссөн гэдэг мэдэхгүй. Одоо энэ дарга нарын хүүхдүүд болоод улслагчдын хүүхдүүд, баячуудын хүүхдүүд чинь бүгд л Англи, Америкийн дипломтой гэдэг шүү дээ. Тэр бол яг угаасаа Англи, Америкт ч гэсэн боловсролыг бас яг мөнгөөр хэмждэг болсон л байна л да. Үгүй тэр чинь байна шүү дээ. Үгүй яг мөнгөөр хэмжих нь шүү дээ. Гадаадынхныг л тэгж байгаа байхгүй юу? Яг өөрсөндөө бол өөр програм явна шүү дээ. Гадаадд бол яг илүү мөнгөөр сурдаг. Тийм. Нэгдүгээр илүү мөнгөөр сурна. Хоёрдугаар тийш тэр улс чинь байна шүү дээ. Өөрийн дотоод улс төрийн бодлоготой байхгүй. Тэрийн бодлоготой байхгүй. Чи мэдэн шүү дээ. Жишээлбэл Америкт одоо яадаг? Баруун бүсийн оюутан баруун бүсдээ сурах юм бол үнэгүй сурна ч гэдэг юм уу? Тэгдэг. Одоо тэнд нь үлдээх гээд шүү дээ. Тэнд мэрэгчлийн үүрэгтэй байна шүү дээ. Гэтэл манай чи ховдын хүн ховддоо одоо сурах юм бол одоо студент өгнөөч гэдэг юм уу? Тийм үү? Доронтой үлдэж ажилланаа гэвэл доронтой яамч гэдэг юм уу? Одоо ямар нэг байдлаар бид нар чинь өөр бодлого явуулахгүй болохгүй шүү дээ. Тэгээ Америкч бол 300 сая хүнтэй. Гэт 3 сая хүнтэй. 3 сая хүний маань 50% тал нь 16 наснаас доош. Тэгээд өнөөдөр чинь хүүхдийн баяраар зүгээр гадаа чинь зүгээр бужигнсан олон хүүхдтэй шүү дээ. Хүүхд бужигналдаад байна шүү дээ. Ер нь бол би Улаанбаатар шиг ийм их залуучуудтай хүүхдүүдтэй хотод ер нь явж үзэж байгаагүй энэ тэнд. Дандаа ер нь бол ахмад насны л хөгшөө хүмүүс эсвэл одоо 20 гарцсан 30 гарцсан хүмүүс л явдаг. Монголд бол баахан 10 дэх хүүхдүүд л гүйдэг тий. Битүү байж шүү дээ самс. Тий дугуйтад ахвалдаад хүнд арьчих гээд дундуур болцсаар байгаа таарч шүү дээ. Дугуйнд хариулчих гээд одоо хэцүү шүү дээ годамжаар авах. Тэгэхээр магадгүй яг энэ дээрээ яриагаа хоёлаа одоо яг юу гэдэг чиглүүлэхэд хүүхдүүд ийм хүүхдүүдтэй орон маань яг хүүхдийн баяр гэж байгаатай адилхан үнц нь маань хүүхдүүдийгээ боловсруулжуулах энэ хүмүүсийг эрдэм мэдлэгтэй болгох ийм болох юм руу явхад тэгвэл энэ хүүхдүүдийг одоо гадны улс орны ямар үнд зүйлээс сурах ёстой гэж таадаж байна. Хоёлоо нэрлүүл тий. Эдний энэс энийг нь аав. Эдний энэс нь тэрийг нь аав гэдэг ч юм уу. Нэг аавна гэдэг яг ер нь бол одоо над болоо тэртээ ном бодлого зөндөө юмнууд би бичижсэн. Миний сүүлд 3 хөх ном байгаа шүү дээ. Чи тэгж байгаа тэрнийг нэг хараарай. Одоо жишээл Монголын асуудал 1 2 3 гэдэг байгаа шүү дээ. Тэрэн дээр бол генерацуудын үе үеийнхний асуудал гэдэг нэг бүр бичигдсэн байгаа тийм. Үе үеийнхний асуудал гардаг байхгүй юу? Хизээч хөгшин хүмүүс залуу хүмүүстэй дургуутсан, залуу хүмүүс хөгшин хүмүүстэй дургуутсан. Тэгсэн мөртлөө дургуун мөртлөө яаж эв нэгдэлтэй цаашаага ирээдүрөө явах вэ? Нар мандах зүг рүү явах вэ? Тий. Дургуун. Тэгтээ хамтдаа. Тэр чинь асар том эрдэм багхгүй юу?
Энэ хүнд би дургу. Гэхдээ улс орныхоо төлөө, нийгмийн төлөө, тийм үү? Залуу үеийн төлөө энэ хүнтэй би хамтарч ажиллахаас өөр арга байхгүй. Яг ажлын байран дээр ч гэсэн тэгдэж штэ. Тэг би одоо нягтлнаа дургу гэдэг ч юм уу. Тэгтээ би ажиллаа хийх ёстой гэдэг тийм. Тэр чинь гайхамшиг байхгүй юу? Би баруун ангийнхан дургу. Гэхдээ би улс орныхоо төлөө ажиллана. Тэг би өмнө говийнхан дургу. Говийнхан гизүү. Тэгвэл би улс орн тийм үү аж хөдөлмөр одоо юу байдгийг тэрнийхээ төлөө найр тавина. Ийдэг байна. Худлаа хэлэхгүй, заллихгүй, мэглэхгүй, доромжлохгүй, араар тавихгүй. Энэ чинь ямар том хүмүүжлөө. Энэ хүмүүжлийг одоо Монгол хүүхдүүдэд ээж аав суулгахад маш хэцүү. Манай ч одоо ээж аав гэдэг нь нэг нь ардын нам, нэг нь арчсан нам гэсэн ээж аав байж байгаа шүү дээ. Ордоо хэрэлдээл. Юун хүүхдтэй сургууль хүмүүжлээ. Одоо мантай. Тий. Эсвэл бол авгаа нэг жоох өндөр цалин аваад ирэхээр нөхөртөө томроод л. Нөхөр нь авгаас өндөр цалин аваад ирэх юм бол авгаадаа томроод л. Тий. Одоо тийм эмэгтэйчүүд зөндөө байна гэж шүү дээ. Би одоо гэр бүлийнхаа мөнгөийг авчиж байгаа гэж томроод. Тэгж болохгүй шүү дээ. Тий. Ямар нэг байдлаар хамтдаа урагшлах байгаа учраас хэн нэгнийхээ дээр гарах гэж оролдоод ирсэн ямар ч хэрэггүй. Бидний нэг амьдрал чинь тийм ээ заавал хүний дээр гарах гэдэг шүү дээ. Тэгвэл ямар ч ард түмэн ямар ч улс орн тийм байдгүй баг. 1% тийм байж болно, 2% тийм байж болно. Америкийн 2% бүтгэхгүй нөхдүүд байгаа. 5% бүтгэхгүй нөхдүүд байгаа. Оросын 5% бүтгэхгүй, Хятадын 10% бүтгэхгүй. Манай чинь 90% бүтгэхгүй шүү дээ. Энэ ч бидний асуудал болчиход байгаа байхгүй. 10% бүтгэхгүй байг л дээ энэгээр. Тийм. Улс төрчилтэй адилхан нэг 10% байг л дээ бүтгэхгүй. Ерөөс улс төрч болоорой гэдэг бол Монгол оронд бол ерөнхийдөө хараалтай л адилхан байна. Тийм муухай бүлэглэл болчлоо шүү дээ улс төр гэдэг бол. Бид нар одоо сая өнгөрсөн 7 хоногт ажиглалаа шүү дээ. Ямар муухай харагдлаа шүү дээ. Гэхдээ би энийг олон жилийн өмнө хэлж байсан. Ер нь бол яг ерөнхий логикоор ийм байгаа юм чинь цаашид ингэж л таараа. Яг бол эн чинь ямар ч үнэт зүйлгүй, ямар ч боловсралгүй хүмүүсийн бүлэглэлүүд ороод самт хэзлээ суудсан биш. Тэгээ логко ботход бол ойлгомжтой л байгаа юм л та тий. Тий. Тэгээ одоо бол би яг манай ерхий сайдыг огцруулъя гэдэг байгаа. Тэгээд огцруулсан ч гэсэн дараагийн хүмүүсүүд нь ямар ч ялгаагүй болохоор нэг нэмэр байгаа мó гэж хэлэх нь бол муухай л юм. Гэхдээ энэ системээр нийтүүлээ яаж өөрөөр харах уу гэдгийг би бодож байгаа хүн нэг олон байхгүй л гэж бодоод байгаа. Өөрөө тэр чинь байж штэ. Юм чинь байж штэ. Юм чинь өөрөө байж штэ. Цэвэрхэн байх хэрэгтэй байхгүй юу? Яг тэр хүн чинь тийм үү? Өмнө нь маш зөрчилтэй юм ярьж ирсэн биш шүү дээ. Тий. Би одоо албан тушаалч нарахгүй ч гэдэг юм уу? Тий. Юу гэдэг юм? Тэр нь баахан зөрчилтэй. Тийм сургууль төгссөн гэсэн сургуулийн асуудал зөрчилтэй. Тэр хүн чинь ерөөсө битүү зөрчил байж шүү дээ. 100% зөрчил байж шүү дээ. Тэгэхээр чин тэр чинь нөгөө хүмүүс үнэншилгүй байж шүү дээ тэр хүн чинь. Тэр үнэн чинь яаж игээл нэг сайн талаас нь гаргаж ирсэн чинь сайн талаас гаргаж ирэх боломжгүй тэгэл хий хоосон л хамгаалаад байна шүү дээ. Зүгээр хүний л хамгаалаад байна шүү дээ. Гэтэл за тэгээд тэр нь тийм байна, энэ нь тийм байна, энийг батлаадах тэгэл бодлохгүй. Яадын л гэж шүү дээ. Ямар сургууль төгсөн мэддэхгүй байна. Заавал сургууль төгсөх албатай мөч гэх юм уу? Юу гэдэг юм? Улс төр гэдэг чинь тэртээ тэргүй бохир тоглоомч гэдэг юм уу? Юу гэдэг юм? Тэртээ тэргүй ямар ч улсын улс төр өрөөлж юм зөрчилтэй байдаг. Тэр хөгшин өвгөн тэтгэврт гарсан улс төрч өвгөнд ямар ч хамаагүй дугай гэртээ суугаад тэгээд тэр Англи, Америк, Канад явуулсан хүүхдүүд рүүгээ явж амардаг юм байгаа үз. Тэр нэг янз бүрийн хүүхэн афгаанууд өөрийнхөө гэр орны ажлаа хийгээд явцгаа. Улс төр гэдэг чинь тэр улс төр дотроо л явагддаг үйл явц байхгүй юу? Зүгээр гаднаас бүгдээрээ хараад сууж явах хэрэгтэй байхгүй юу? Яах нь? Би өөрөө улс төрч биш, улс төрийн хүн биш учраас би гаднаас хараад сууж байгаа шүү дээ. Философичнүүдээр. За одоо бид нар яах юм бол? Одоо яах гэж байгаа юм бол? Улс төрийн шийдлэрээ шийдэх хэрэгтэй. Ерөнхийдөө улс орн өнөөдөр бид нар одоо харчлаас засгийн газрын хямрал, төрийн хямралд орчлоо шүү дээ. За одоо энэ хямралаас эдгээр энэ улс төрчид өөрснөө яаж гарах юм? Улс төр бол тэргүй юм байдаг. Дээр доор. Манайх шиг ийм эмзэг улс төртэй, ийм эмзэг мөнгөний төлөө явдаг, шударгаас
янз бүрийн улс төрийн тийм онол практик байхгүй. Аристотелийн, Платоны улс төрийн ном уншаагүй. Тийм үү? Английн одоо Хоббсын ном уншаагүй. Тий. Руссогийн ном уншаагүй, ийм Хегелийн ном уншаагүй, ийм хүмүүстэй нэг юм ярих боломжгүй байхгүй юу? Тий. Одоо яг энэ нэг нийгмийнхаа симптом гэдэг байгаа шүү дээ. Шинж тэмдэг нь л энэ байгаа даа л дээ. Улс төр маань одоо байгаа байдал нь. Тэгэхээр би бол зүгээр яг хүмүүсүүдийг яаж сайн болох вэ? Тэн дундаас нь яаж илүү сайн ус төрж гарах вэ? Тэгээ яаж тэр сайн гарсан хүмүүсүүдийг сонгож саналаа өгдөг хүмүүсийг бэлтгэх вэ гэдэг дээр л би бол бодох хэрэгтэй болов л гэж залуу хүний хувьд зүгээр боддог. Тэгэл бид нар одоо мэдж байгаа шүү дээ. Яг сонгуул болдог тэгэд юу болдог гэлээ дээ. Тий. Тэгэл мөнгө цуглуулад гэлдэг шүү дээ. Тэгдэг. Тэгэл хөдөө явлаа мотоцикл тараагаад тий бензин ягаад сонгуулийн шөнө 3 удаагаа тараагаад л тэгэл эхэлж байгаа шүү дээ. Энд чи дэлхий дээр ийм орн байхгүй байхгүй юу? Тий одоо Баян-Хонгор аймагт байжгаад нөгөө хэн блэ дээр үед чинь урагжил шуудата гурил харагдсан гэдэг үстэй. Тийм. Тийм зөндөл. Сонгуул боллоо. За одоо 27 онд ерөнхийлөгчийн сонгуул болно. Одоо тэгэл одоо хин 40 битаанд тараахын хин шавар бурхан тараахын тий шавар бурхан нэг хэсэг их тараалаа 40 битаан их тараасан. За том малчтад бакал нэгдэн тараасан байх. За янз бүрийн сонгуулийн яамнуудад мотоцикл их тараасан. Тийм. Тэгээд ийм л бид нар ийм ярьж ээж одоо өөрсдийгөө Японтой харьцуулна, Америктэй харьцуулна. Япон ч 120 сая. Тийм. Японд одоо тийм үү сонгуул болохоор мэдгүй шуудатай будаад хараад юм уу бөөмэд. Тий. Тэрс бид нар чинь бидний өөрсний энэ амьдрал маань нөгөө ямар кондор вүлээ эн чинь ариун явдал уу гэдэг нэг лам руу дайраад идэх чинь хөөхөө. Тэр шиг ингэж сонгуул хийсэн чинь эн чинь ариун явдал уу гэж хэлэх хэрэгтэй байхгүй юу? Тий. Юмар ачлантай ямар ч ачлаа ямар ч хамаагүй шүү дээ. Одоо тийм үг амнаасаа ихсэн ичих хэрэгтэй. Би хэлээд байгаа ш парламентод баруун зүүн судлаа мэдэхгүй ээжиж ямар парламент ярих гэдэг. Их хурл гэж буруу нэрлэгээ. Энэ их хурл гэж нэрлэгээ болох хэрэгтэй. Олон улсын парламент гэдэг нэрээр л явах хэрэгтэй. Энийг муухай орчуулгуудаа одоо болох хэрэгтэй. Үндсэн хууль гэж орчуулаад хэрэггүй. Конституц гэдгээр л явах хэрэгтэй. Бидэрт ямар хамаатай тэр олон улсын олон зуун жилийн ямиг бид нар зүгээр нэг оруулж ирэнгуудаа үндсэн хуулиуд орчуулчихна гэж одоо юу гэсэн үг вэ? Хизээч төртөө хизээч үндсэн хуультай явж исэн түүх байхгүй шүү дээ чинь. Төртөө байсан, тимтэй байсан, яамтай байсан гэдэг байшингууд нь хаа байна гэхээр байшин байхгүй шүү дээ. Тэгэд эсгийгэр дотор яамна гэсэн юм уу? Төрн тэгэд эсгийгэр дотор байсан юм уу? Хаан нь тэгэд эсгийгэр дотор гитжсэн юм уу? Хачин юм яриад шүү дээ. Тэгэхээр бид нар ерөөсөө бүх юм би хэлээд байгаа шүү дээ. Монгол улс өнөөдөр 0 цэг дээр ирсэн. Тэг цэг дээр ирсэн. За одоо яаж шинэргэлэх вэ? Яаж шинэргэлэх вэ? Тэ. Мэддэг, үнссэн, боловсралтай тийм хүмүүсээ цуглуулах хэрэгтэй. За байна уу? Хаана байна? Тэгвэл улс төрийн намын хүмүүс биш шүү. Тэ. Улс төрд ерөнхийлөгч хийжсэн, ерөнхийсэй хийжсэн гэдэг нэг баахан зөндсөн хөвгчүүд гинт гараад ирдэг шүү дээ. Зөвлөн мөглөн энтергээл. Тэтгэл зүгээр өстой. Зайлаараа. Тий. Ямар нэг байдлаар хүн төрлөختний одоо хүртэл практик амьдралд хэрэгжилж явсан улс төрийн онолууд, улс төрийн намын онолууд, баруун зүүн мэдээж Европ юм уу, Америк тэр орнууд бол баруун зүүнний улс төр чинь 100 жилийн 200 жилийн түүхтэй учраас тэнд бол өнөөдөр шал өөр төвшөнд очихсан байгаа. Бид нар бол эхлэх гэж байгаа. Тэгэхээр тентхийн шууд баруун зүүнийг ойлгоод явчих болохгүй. Тэгээ шал өөр л байгаа юм л та. Монголчин шал ялангуяа одоо шашны мөргөлдөөн байхгүй. Арьс өнгөний хувьд тийм үзэл бас гарцсангуй бага. Тэгэхээр бас баруун зүүнний тэр юмнууд бас тохирохгүй л байгаа юм л та тийм. Тэгээд нөгөө хоёрын хооронд одоо юу гэдгийг нэг тийм юу байхгүй бид нар чинь. Одоо юу гэдгийг бүр нэг тийм хатуу юу байхгүй. Шүтлэг байхгүй. Аха. Тийм шүтлгийг ер нь бурханыг шашнагч залилждаг хүмүүс. Одоо Улаанбаатар чинь 100 хэдэн гэлээ 40 50 Кристийн сүм байдаг гэдэг байгаа шүү дээ. Тийм. 150 сая хүн байгаа шүү дээ Улаанбаатарт. Яг орж гараад. Америк явахгүй сүмд явдаг гэж зөндөө хүмүүс их сонсчлаа байсан.
Үгүй тийм тэгэл Заавчлаа. хоолунд өгж जैन, хувцас тарааж जैन, англи хэл зааж जैन, тийм үү? Ширээний теннис тоглоулдаг энэ төр гэл ордог очдөг юм байлээ. Тэгээ хоолунд идж яваад баахан аамн гэж яагаад ирдэг юм байлээ. Аамен гэдэг чинь бол truth буюу одоо үнэн гэсэн үг юм билээ шүү дээ. Амен нөө тий. Тийм Тэгэж шүү тийм. дээ. Тэгэхээр яг За үнэн гэж хэлж байгаа мөртлөө худлаа яриад байгаа үгүй гэсэн тийм шүү шүү дээ. дээ. Тийм. Монгол хүн чинь ер нь үнэн байдгүй л гэдэг шүү дээ. Өөрөөр тэгэл дөрхөөсөө ахуулаад үнэнгүй явсаар байгаа л тэгэл дуустдаг юм шиг байлээ шүү дээ тий. За буддийн шашинд очихоор яадаг гэлээ. Төвдөр ном уншаа явцдаг. Төвдийн хэлийг ойлгодог ганц ч юм байхгүй. Нам нь ч ойлгохгүй. Тэгсэн мөртлөө бүгдээрээ ингэж лийдэг. Ламнар нь ойлгодог байлгүй Юу дээ. хэлээд байгаа бүүм. Аа? Ламнар нь ойлгодог байлгүй дээ. Гүн болоо. Яаж ойлгох юм тэр чинь Зүгээр сэлжтэй нь болоо. сурсан диплом байхгүй шүү дээ. Аа. Мэргэжлийн хяналтаар ороогүй. Намын мэргэжлийн хяналтаар ороогүй шүү дээ. Тэг шар дээл өмсөөл ирэх зүгэл тэгэл нам. Тэгээ нэг жоохон төвд аялгуугаар бовтнолаа тэгэл нам. Тийм. Мэдээж одоо хөрхий жоохон юм сураад мэд гайгүй ламнар тэр дотор яг нэг тийм үү өдрийн од чиг хэдийн байгаа л да мэдээж. Тийм. Юу ч мэдэхгүй нэг баяны жоохон хүүг авчираад богд болгочихж шүү дээ. Хөрхий тэгээ тэр нь одоо компьютер тоглоом тоглоод сууж идэг баг. Гэх мэтлэн гээд. Бид нар чинь нэг сонин амьдрал руу орчлоо шүү дээ. Энэ чинь амар хэцүү болчиход байгаа. Олон жил би ч одоо үгэлж шүү дээ. Бүр олон жил 10 хэдэн жил. Миний одоо 10 хэдэн жилийн ярьж исэн яриа лекц одоо юу гэдэг. Тэр яг өнөөдөр яг ингээд хүчтэй байдаг байхгүй. Би яг тэр үед таныхаа 10 хэдэн жилийнх ч гэсэн одоо дээр үеийн Платогийн ч юм Аристотелийн юм харахаар бас адилхан л байгаа. Одоогийн 2500 жилийн дараа хүчтэй л адилхан. Яг л адилхан тийм. Унссан хэвээрээ, лекц унссан хэвээрээ. Тийм үү? Тэдрийг яасан хэвээрээ, иш татсан хэвээрээ л биш шүү дээ. Тийм. Тийм. Тэгэхээр яг одоо тийм л байд юм байна. Тийм. Тэг яг Монгол улс чинь нэг ганц философичтай. Тэр л хэцүү байгаа байхгүй юу? Яг философийн тэнхэм, философи гэсэн хүмүүсөө цаагуур чинь тийм үү? Борооны дараах мөг шиг байгаа. Гэтэ танаас өөрийгөө философч гэдэг хүмүүс зөндөө одоо тантай нэг ярьслага хийсэн нэг залуу шүү дээ. Халзан толгойтой рэп хийдэг, өгүүлдэг. Өөрийгөө философч гэдэг ярьсан. Тэгээ сүүл сонгуулаар өнгөрсөн жил яаж мангартав? А гэх мэтлэн хүмүүс байна. Тэр хүмүүстийг одоо бас яах вэ? Тэгэл чи одоо амтны өөр ангирын зулцаг гэдэг шиг. Тэр чинь баг их сурвал басалдаг гэсэн шүү дээ тэр залуу бол. Би одоо тэгээд дөрөвдөө итгээд хүрээд ирж байгаа нэг чинь би одоо тэгээд яах юм бэ? Тийм баахан дөрөвдөө итгэцсэн хүмүүс чинь энэ дөрөвдөө итгэцсэн байгаа энэ гадуур байгаа нөхдөө чи аяг хэцүү байхгүй юу? Тэдний чинь айлгаж болохгүй, хичээж болохгүй, шүүмжилж болохгүй, болиг ихж болохгүй. Тэг одоо яах юм? Тэгэхээр уурлна. Тий одоо Мойсийн философийн техник хаа гэж болохгүй шүү дээ. Чи одоо зүгээр баахан бацаанууд философи лекц уншаад байж байгаа шүү дээ тэнд. Тий англиар лекц уншиж чадахгүй, англиар ихтгэл тавьж чадахгүй, мэдэхгүй. Нөгөө том сүрхий одоо энд бол 30-аад философчдын зураг байна. Тэр философчдын номыг уншаагүй. Тэгэд мэдгүй одоо юу яриад идэгин. Тэгэл яг тэргөө интернетээр дүүрэн PowerPoint-ууд байгаа юм чинь Америк, Английн, Герман, Францын философчдын. Тэгээ тэрийг л нэг орчуулад л оюутнууд л нэг ярьдаг юм шиг байлээ. Тэгэл өөрхөн PowerPoint-д баярлаад явж идэг юм шиг байлээ. Эсвэл Википедиад баярлаад. Хөөхөн тий ер нь бол Монгол улс одоо нэг иймэрхүү л байдалтай байна. Одоо бас нэг хин билээ бас нэг философч хөөдгс мэдгүй одоо тэгэл философийн янз бүрийн сайт мад янз бүр зөндөө л байт юм бэл. Одоо тэгээ яах вэ тэгэл одоо тийм тэгэл нөгөө хонь ямаа олон төрөл байдаг шиг одоо тэгэл бас олон төрөл байж штэ. Би танаас өмнө нь бас нэг юм асуужсэн л да. Яг хоо тэрний юу гэхээр одоо Монголоос авах юм бол цөөхөн байна тийм үү? Одоо юмуд болохгүй байх, бүтэхгүй байх. Тэр нь бол санал нийлж байгаа. Гэтэ ах юмнууд юу байна гэдэг юм байгаад байгаа байхгүй юу? Одоо манай нүүдэлсэн соёлоос ч юм уу магадгүй. Эсвэл тэр мал аж ахуйгаас ч юм уу. Эсвэл одоо энэ болохгүй байгаа юмнаас за ядаж нэг энийг нэг өөдтэй аваад бас гайгүй бойцуулжвал юм болчих юм даа гэсэн нэг тим юм байна уу таны нүдээр харахад. Үгүй яг тэр бол ерөнхийдөө нөгөө би хэлээд байгаа шүү дээ. Ямар нэгэн итгэл үнэмшил одоо бурхан үнэн тийм юмгүйгээр одоо Монгол хөгжиж чинь өсөж шүү дээ. Яг ээж бол баахан буддизм ламнар өглөх байх. За аав нь баахан улс төр мулс төр бүх мөх ярих байх тийм үү? Амман ярих байх одоо юу ярьдаг тэр. За баахан мөнгө л ярих байх. Тийм. Болж өгөөд хүүхдээ нэг банкны менежер болгочих гээд. Тэр дунд
одоо өсөж байгаа шүү дээ. Мгм. Ямар нэгэн одоо хүмүүжлийн асар их тийм номлол үзэхгүйгээр өсөж байгаа байхгүй юу. Тийм. Тэгэхээр ерөнхийдөө жоохон хоосон. Тийм. За 10 жилд бол нэг үзээд байх юм байхгүй. Багш нар тэр тэргөө өөрийнхөө амьдралыг яа гэж цалин мөнгө байгаа нь хүүхдүүдтэй нэг яаж игээл өдөр өнгөрч байгаа шүү дээ. Тийм. За зарим нь жоохон өөр гэж жоохон үнэнч ажиллаж байгаа. Тэгэхээр ийм нэг ерөнхийдөө жоохон номлол багтаад ерөнхийдөө хоосон ийм тархилгоор руу шин юм хийхэд бол уулна. Дажгүй л дээ. Тийм. Тэр учраас нэг хүүхдүүд чинь гадны янз бүрийн юм хурдан сураад ингээд дэш шүү дээ. Тийм. Зүгээр яг өөрийн тэр бол авах юм л байгаа юм л да. Тийм. Зүгээр нөгөө талдаа асар том одоо саад болж байгаа юм бол даруухан биш. Тэр дууга чимээгүй. Тэгээ даруухан биш. Тийм. Маш их одоо хөөрөө онгороо өөрийгөө гайхуулсан, рекламцсан. Мэдээж боловсралгүй хүмүүс бол гэртээ тэргүй тийм байдаг. Тийм хөөрөө даруу юугаач мэдэхгүй. Нэг нь боловсролын системд би одоо байдаг. Би одоо багш, би профессор, би тийм юмны оюутан, би тийм доктор гэсэн тийм хүмүүс чинь даруухан биш байдаг байхгүй. Яг энгийн хүнтэй адилхан ингэвнэч 7 дор байдаг байхгүй. Тэгэхээр бид нар ерөөсөө Монгол улсад хамгийн түрүүнд үнэт зүйл одоо хамгийн түрүүнд эрхэмлэх юу байг вэ? Ер нь одоо даруухан байх. Даруу төлөв байх. Тэгээ даруу төлөв байх. Уг нь бол оюутнуудтай ингэж лекц уушгаар анзаарсан байлгүй дээ. Асуултаа нөхөр асуулт бас байдаггүй шүү дээ. Асуулт асуудаг хичээд байдаг шүү дээ. Тийм ер нь асуултаас их айдаг. Яг бол нөгөө багш нар чинь тэдний чинь айлгаа хийсэн мэт юм байлээ. Ийм хэм асуудаг юм уу? Тэр гээд ийм хэм мэддэг юм ч гэдэг юм уу? Тий чөлөөтэй багш нартаа ярьж чаддаггүй юм байл. Тийм. Тий нөгөө багш нар ч гэсэн нөгөө юм мэдэхгүй учраас тэр бүдүүлгээрээ дугаа олгодог. Тий ер нь манай бүх амьдрал чинь хүнийг дугаа олгох дээр л явж байгаа шүү дээ. Хүүхдийг дугаа олгох. Нөхрийгөө дугаа олгох. Тийм үү дарга нь доотлогоо нэг дугаа олгох. Тий дугаа ижил болох. Тэгэхээр бид чинь бүгдээрээ дугаа болгох. Дугаарч болохгүй болохоор өөрийгөө чөлөөтэй илэрхийлэх тэр бүх юм байдаг байхгүй. Тэгээ нөгөө гадаад оронд очиод тэд чинь нөгөө паникт ордог байхгүй. Нөгөө гадаад болохоор өөрийгөө чөлөөтэй илэрхийлэх гээд илэрхийлж чаддаггүй. Тэгдэг. Тэгээд нөгөө ч юм нэг сонин байдалд ороод тэгээд бүр гайхаад энэ яасан энгийн сонин багш вэ? Уул нь чинь мундаг одоо ингээл ингэх ёстой шүү дээ. Ингээд гайхаад хэлдэг байхгүй. Асуулт болгонд нь хариулаад асуулт болгонд нь ингээд бүр ярилцах гээд ингээд наашаа суусуу гэдэг хар чинь өөдөөдөөс нь хараад чөлөөтэй ярьсад орчдохгүй байхгүй. Яг бол багаас нь ахуулаад ээж аав багш юу гэдэг найс нөхөд юу гэдэг бүгд дугаа бай чи гэдэг. Дугаа болчихсон. Тэгээ нэг дуурдаг практик их муутай. Өөрийгөө илэрхийлдэг их муутай. Тийм учраас монголчууд юм уу монгол оюутнуудаа монгол залуучууд юм гэхэд ярихаар өөд хөгшчүүд нь ч адилхан. Нэг л зөв юм хэлэх гээд байдаг байхгүй. Заавал нэг зөв юм хэлэх гээд байдаг. Гөө чи наас чинь зөв бүр хамаагүй чи зүгээр л нэг өөрийнхөө сэтгэгдэл, өөрийнхөө санааг зүгээр л чинь хэлчих. Тийм үү? Заавал надад одоо зөв юм хэлэх гэж оролдоод тийм үү? Ямар ч маргаангүй юм хэлэх гээд л тийм үү? Тэгвэл нэг мундаг сүлхий юм хэлэх гээд л. Тэгээд бүр ингээд ятцдаг байхгүй. Зүгээр л чи зүгээр хэлчихэл дээ ямар ч асуудалгүй хэрэг. Заавал ингээл бие барайл. Тэгэл нэг сүлхий юм хэлэх гээл. Гүг би бол унссан л даач гэдэг юм дээ. Гүг. Гэтэ би зүгээр ингээд яадаг л та. Тий. Би өмнөх зөв амьдралыг хөдөлгөж явдаг. Гэтэл ингээд манай ээж их сайхан хүмүүс байдаг. Тэгэхээр гоо за болдоо гэдэг байхгүй. Ээжтэйгээ хэрэлдэж үзээгүй охин тийм үү? Юу юм бэ? Тийм. Төгс биш шүү дээ. Аавгаа муулж аавгаа шүүмжлээгүй хүү хин юм бэ? Хинч байхгүй. Ээж аавтайгаа хэрэлдэж зөрчилдөж өсөөгүй бол тэгээд тэр хүүхэд өстө нэг заа хөрхийдөө. Маш их зөрчилдөх хэрэгтэй байхгүй. 14-5-аас эхлээл аавыгаа үнэлэхээ болж эхлэх хэрэгтэй байхгүй. Юм нэх мэддэг юм байна. Гэхдээ аав гэдгээр нь үнэлдэг. Зүгээр ярьж байгаа юм бол авах юм байхгүй юм байна. Октод бол ээжигээ бас тийм үү? Яг уу хөрхий ээж нь төрүүлсэн ээж гэдэг нь үнэлдэг нь. Гэхдээ ярьж байгаа юм бол авах юм байхгүй.
Тэгэл болоо байхгүй. Мгм. Тэгээд ерөнхийдөө үннийг хэлээл. Гүг таны наад хэлж байгаа чинь бас арай тийм биш ээ. Би бол тийм уншсан. Гэхдээ би одоо том толгойлж байгаа юм биш ээ. Таны голж байгаа юм биш ээ. Та асуудалтай байна. Тэгэхээр Аавгаа болоод шууд хэлэх хэрэгтэй. хүнийг ер Наад нь юу толгой олж. даруй болгоод байна аа? Одоо боловсралтай бодох тусмаа хүн даруй болоод байна уу? Эсвэл зарим хүмүүсийн ойлгохоор мэдих тусам л улам л даруй биш болоод байна шүү дээ. Ер нь бол. Яг энэ чинь яг манай хөөрхийн нийгмийн нөгөө чи хэлсэн шүү дээ. Өвчин багхгүй юу? Мгм. Жоох юм энэ чинь нөгөө малчин тийм үү хөдөөнөөс орж ирсэн бүгдээрээ шүү дээ. Тийм. Бүх монголчууд хөдөөнөөс орж ирсэн шүү дээ. Мгм. Зүгээр эрт оройгоор л ялгагддаг гэж би хэлээд байгаа шүү дээ. Тийм эрт ирсэн жоох их цантаа гэж хэлээд байгаа шүү дээ. Оройч орж ирсэн жоох ууртай. Тэгээ яг ийм учраас нөгөө нэг манай Монголын энэ нийгэмд чинь жоохын мэдчил аюу олон хүнээс илүү гарчдаг байхгүй. Тэгээд өрсөлдөөн багтай. Асар хурдан дээшээ гардаг байхгүй. Жохон юм уншчих юм бол. Мгм. Тэгэн гутаа хэвээр цээжэд хэлдэг баг. Одоо чиний дээр яриад байгаа өөрсдөө философч гэдэг байгаа нөхдүүд биш шүү дээ. Аха. Залууч байгаа шүү дээ. Өшөө нэг хэн блэ нэг шүтээсийн нэг нөхөр байдаг юм аа. Нэг төрийн шагнал магад аваадсан. Тэд нар ч юм шүү дээ. Жохон философийн ном уншаал, англиар нэг жохон уншаал, тэрийг нэг жохон өөртөө хүлээж аваад тэгэл тэрийг хүмүүс ярьчихад асар өндөд гарч байгаа байхгүй бусад хүмүүсээс. Мгм. Тэгэн удаа нөгөө дул чинь өө за болчлоо. Тэгээд өрдөө дүрдээ итгээд Монгол хүн чинь амар дүрдээ итгэдэг шүү дээ. Мгм. Тэгээд тэр яваад байгаа байхгүй. А уул нь бол жинхэнэ философч одоо жинхэнэ номын хүн байсан болов яриад ах хэрэгтэй байхгүй. Нэг удаагийн, хоёр удаагийн лекц үүч шүү дээ. Эсвэл өөрийгөө би философч гэж хичнээн зорж шашгараад яадгийн. Би янз бүрийн тийм юм дээр тэгэл залуучуудыг хүндэтгээл орхитгол да. Тэгээ яг явандаа ойлгондоо. Тийм. Ямар их хэцүүг. Мгм. Нэг ямар их хэцүүг мэдэхгүй учраас өнгөрөөд хөөрөөд том яриад байгаа байхгүй юу. Тийм баг. Би ч юм бол яагаад энэ том философийн зургийг хийсэн номыг уншихаараа унших болгондоо доошоо ног хийж байгаа шүү дээ. Мгм. За. Тий. А тэгтээ Монголын нийгэм Монгол улстай монголчуудад хүргэхийн тулд би ямар нэг байдлаар ярьж хэлэхгүй болохгүй. Тийм үү? Одоо сэтгэлээр унаад суугаад иж болохгүй шүү дээ. Тийм. Ямар ч мундаг юм дээ гэчихэд гэтэл би энэ төр гэж сэтгэлээр унтсан энэ төр сууж иж болохгүй шүү дээ. Аха. Тий. Тэр нь магадгүй зөвл юм тахалтай. Би яг хуу Солонгост очиод ингээ харахад бас юу анзаарсан бэхээр хүүхдүүд нь маш их хөрсөлдөөнтэй байдаг санагд. 10 жилээсээ эхлээл 1-р ангиас эхлээл өглөө 10-аас өглөө 8-аас орой 11 хүртэл хичээлээ эгээл суудаг. Тэгэл арай гэж чүүж хичээл их сургуульд ороод явдаг. Олигтой ажил болтгоо. Тэгэхэд Монголд жоохон л ингээд нэг илүү гарчхад мундаг хүн болчихсон юм л та тий. Тэгэхээр магадгүй тэрнээс болоод таны хэлж байгаа шиг ингэж даруй биш өнгөрөө сагсуу болдог байж магадгүй л. Тий, тэр маш их явж байгаа. Тий, ерөөдөө бид нар чинь нөгөө нэг мэрэгжлийн хяналт гэдэг шиг манай чинь нөгөө нэг ямар ч мэрэгжлийн хяналт маа чинь байдаг байхгүй. Тий. Тэр нь мэрэгжлийн хяналтанд байхаа болцсон шүү дээ бүр байгууллаганд тэр чигтээ. Тий, ерөнхийдөө тэгээд яаж байгаа нэг диплом олчдаг. Тэгээд нэг яаж байгаа нэг атихаа ярьцдаг. Тэгээд нэг англиар тийм үү you know гэл тэгээд нэг жоохон англиар ярьчлаа. Гадаадаас нэг хүн ирдэгт нь англи хэлээр яриад орчуулагч хийчлээ. Одоо тэгэл тав. Тэгээд яг улс орн ерөнхийдөө би хэлсэн шүү дээ 3 сая хүний тал нь 16 наснаас доош тал нь ерөнхийдөө 1 сая 500 хүн байгаа шүү дээ. Тэрний чинь ихэнх нь малчин тэтгэврт гарсан хөгжчүүд одоо юу гэдгийг тийм байгаа шүү дээ. Яг ажил хийдэг нэг 800 гаруй мянга л байдаг юм шиг байлаа. Тийм яг нэг нийгмийн идэвхтэй нийгмийн бүх ажилд оролцоод явж байгаа хүн чинь болоод тийм их биш шүү дээ. Яг 200 хэд нь бол төрийн албат болоод тэндээсээ шууд ардын намын гишүүн болчихж байгаа шүү дээ. Төрийн албат болно гэдэг чинь ардын намын гишүүн гэсэн үг шүү дээ. Тийм. Тэгээд дээр нь одоо өөр нэг нам гэдэг ах байгууллагууд байхгүй шүү дээ. Тийм юуны яс нэг дайвар бүтээгдэхүүн гэдэг шиг л явж байгаа шүү дээ. Тийм. Сайдын алба болж ивэл одоо тэгэл бөөн баяр нэг дайвар бүтээгдэхүүнүүд байгаа шүү дээ. Намын дайвар бүтээгдэхүүн, ардын намын дайвар бүтээгдэхүүн шүү дээ. Ардчилсан нам чинь ер нь ардын намаас гарч ирсэн байхгүй юу? Бямс сүрэн инх сайхан одоо хэн байдгийг, Исваяр хэн байдгийг. Тэр чинь ерөнхийдөө бүгдээрээ ардын намаас л гарч ирсэн, ардын намын л одоо хоорондоо тохиролцсон ардчилсан нам байхгүй юу? За тэгээ хүн нам ч гэсэн тийм л бас таарлаа сүүлийн үед. Хүн нам чинь бол ерөнхийдөө одоо юу руу ардын нам руу гүгээд байгаа учраас бас л ардын намын дайвар бүтээгдэхүүн байна. Тэгж би одоо хараад байгаа шүү дээ. Таны сонирхолтой өнгөрсөн сонгуулиар дэвшсэн
намын ч н одоо гişүүн гэх юм уу Наара гэж хүн дуучин хүн одоо л сонь сони яриад л ер нь бол тэрнгээр орилог үгээд байгаа шүү дээ. Тэгэхээр яг тийм л одоо улс төрийн институттэй орон юм чинь гэдэг одоо яалтчаад ч билээ л гэж бас. Яг уу тий одоо тий шууд нэрийг хэл иргэний зориг нав тий. Тийм. Надад юу урилга ирсэн. Тийм. Ирээч тэгээ манай намын өмнөөс нэр дэвшээч. Мгм. Тэгэл би окей болж байна. Яад болохгүй гэж ер нь бол бас яг цаагаар бол би бол яг гарчвал сайн л үз. Сөрөг хүчин болоо явчих. Тий. Үгүй бол одоо явах. Тий. Ер нь бол манайд нэг сөрөг хүчин ямар байх ёстой тийм ойлголт байдгүй л дээ. Монгол орн сөрөг хүчний талаар ямар ч ойлголт байдгүй л дээ. Заавал ялсан намыг сонгож ялсан намын талд явах гэдэг байхгүй юу? Айгу хөөрхөн. Тэрний оронд ялсан намыг тийм үү? Уучлаарай. Та нарын болохыг би мэднэ. Тийм учраас сөрөг хүчнийг би дэмжиж сөрөг хүчин манад хэрэгтэй гэдэг мэддэг. Яг нэг парламент гэж нэрлэхгүй байгаа чинь аюул болчиход байгаа. Хурал гэж нэрлэчихээр чинь зөв нэг бөө юм болчиход байгаа. Тийм. Тэгэл бүгдээрээ л нэг юм яриад нэг л төрлийн дэвтэр суугаад байна шүү дээ. Сөрөг хүчин байж их хурал сөрөг хүчин байх ямар ч утгагүй байна. Бүгдээр их хурлын гишүүд юм чинь. Тийм. Хурлыгаа их хурлаад эдэлдэг. Тийм. Их хурлынхаа эсрэг байж болохгүй. Парламент болчих юм бол шүүмжлэл эхлэх байхгүй. Баруун зам болоод явчих юм. Парламент гэдэг чинь ярилцлага, төрсөлдөөн, эсэргүүцэл тийм үү хаалт хийх бүх парламентын улс төрийн идэвхтэй үйл ажиллагаа явагдах байхгүй. Одоо чинь зүгээр тийм үү одоо нэг богдын хоёр талд сууж байдаг хар шарф ядлууд л их хурлд суугаад байна шүү дээ. Тийм ерөнхийдөө л одоо яг л богдын хүрээл болчлоо шүү дээ. Засгийн газрын ордон одоо гандан хоёрын хооронд нэг ялгаа байхгүй болчлоо шүү дээ. Хоёулаа л тийм үү хар шарф ядлуудтай. Тэгэл дээдли шүти төрөө дээдли төрөө шүти төртөөгөө тэрсэлдэж болохгүй төрийн эсрэг байж болохгүй. Тэр нь одоо юу ч юм. Энэ бол зүгээр л идея юм санаал төрчин бол институшн гэдэг шүү дээ. Төрчин бол хүн биш шүү дээ. Яг хаан төрүүд бол хаан төрийг одоо төлөөлөө явж байгаа шүү дээ. Хаантай орнуудад бол. Манай чинь хаан байхгүй шүү дээ. Тэгэхээр төр гэдэг маань бол манад бол юу парламент байхгүй. Тийм. Үндсэн хууль төр. Засаглал бол яг л засгийн газар бол яг л 4 жилдээ нэг удаа яагаад солигдоод төрийн бодлого гэж засгийн газар чинь ийм л байна шүү дээ. Солигдоод одоо ерхий сайдаа солихосоо бид нар айгаад байна шүү дээ. Солиолоо ингээл ямар сайдуудаа солиод дараагийнх нь гарч ирэл ингээл явна шүү дээ. Энд чинь маш их идэвхтэй хөдөлгөөнтэй байх хэрэгтэй байхгүй юу? Тэрс нэг ламнар шиг гандан сууж байгаа юм шиг тийм үү? Тэндээ одоо тэгэл сандал дээр ингээл татаад тэгэл одоо дарахлагдаад суух гэдэг шүү дээ. Тийм байж болохгүй шүү дээ. Энд чинь ямар гандан юм. Өнгөд чи гандаж болчих гээд шүү дээ. Бүгдээрээ тэнд дарахлагдаад хар шарф ядлууд суух гээд шүү дээ. Одоо бусад улс орнуудын парламентыг харъя л да. Яаж хоорондоо амбулацлж гинү? Бүр амар шүү дээ. Чи одоо Англи юм уу, Германы юм уу, Францын парламентын хурлыг чи нэг зөвхөн интернетд нэг харах хэрэгтэй. Харс мэднэ. Бүр яста бүр алсчих шүү дээ. Тий. Тий. Манай нөхдөч юм бол ингээд тийм үү ингээд цаахан ингээд ингэчихсэн. Төрийн төшмөдөд сууж байгаа шүү дээ, тий. Коридор мордороор явахдаа цэвэрлэгч тентхийн ажилтнуудыг баргалж мөрөг гэдэг гэсэн шүү дээ, тий. Хөөхөн тэр чинь. Тэгээд төшмөдөд болчих байгаа байхгүй. Тэгээд парламент ийм асуудалтай гэдэг чи би бүр их эрсдүүлчихсэн юм аа. Парламент гэдэг чинь тийм шүү. Баруун гэж би, зүүн гэж би, тийм үү? Тэгсэлсэн байхгүй. Гол нь одоо ёс заншил, зан заншлаа барина гэдэг нь шүү дээ. Окей, тэгвэл та нар консерватив юм байна. Хуучуулаа барьж байгаа юм байна. Улс орны хөгжүүлээ, шинжилгээ, техник технологи шинжилгээ, маш их шинжилт хийе. Окей, зүүн юм байна. Ингээд одоо ядаж нэг хуваагдах хэрэгтэй шүү дээ. Тэг бас хуучин юмгүй болохоор бас баруун гэх хэлж хэцүү юм байна л да тийм үү? Уггүй яг тэгэл одоо суралцахаас өөр аргагүй шүү дээ. Тэг одоо би хэлээд ш нь ойлцог дэрчлээ. Тэгэхээр одоо шинээр суралцахаас өөр аргагүй.
Тэрнээс Тэгээд өөрснөө өөрийнхөө явж хэлж болохгүй. Манай их хурлын гишүүн, их хурл, манай энэ төр мөрч бүгд зүгээр өөрийнхөө яваад байна шүү дээ. Өөрийнхөө ойлгосноор. Өөрөө ойлгосон шал буруу. Монголын асуудал шүү дээ. Өөрийнхөө санаагаар явнаа. өнгөрсөн жилийн Арчлан намын одоо барууны намын уран өөрчлөлт байсан л да. Тэгэхээр Арчлан барууны нам байж ерөөс болохгүй. Ардын нам барууны нам байх хэрэгтэй байхгүй. Яг бол Арчлан нам чинь тийм үү хувьсгалт нам ардын намыгаа тийм үү чүмжлээд шинжилэл хэрэгтэй гэж гарч ирсэн нам шүү дээ. Тэгэхээр Арчлан нам яг жаргахгүй зүүнний нам байх хэрэгтэй байхгүй. Тэрнээс өөрөөр хэлбэл шинэ гарч ирж байгаа нам яагаад ч барууны нам байж болохгүй байхгүй. Шинэ намууд чинь бүгд хувьсгалч намууд байх хэрэгтэй байхгүй. Хувьсгалийнэ гэдэг чинь зүүнний нам байхгүй юу? Тий. Тэгэхээр бид нар ч ерөөс ингээд баруун зүүнээс ч мэдэхгүй байсан шүү дээ. Ардын нам чинь бол хуучинсаг гэдгээрээ тийм үү? Ард гэдгээрээ, ард түмэн гэдгээрээ одоо юу гэдгийг, ёс заншил гэдгээрээ, зан заншил гэдгээрээ одоо юу гэдгийг соёл уламжлалаа хүндэтгэе гэдгээрээ консерватив. Окей, болж байна. Болохгүй гэж. Зүүн талын нам, зүүнний нам гэвэл өрс шинжил хийнэ. Наа зан заншил чинь зөрчил байна. Уламжлал хойшин татаад байна. Урагшлах гэсэн чинь сааттай юмнууд их байна. Шинжилэл хэрэгтэй гэдэг радикалны хувьсгалч гарч ирэх хэрэгтэй байхгүй юу? Тийм байхгүй шүү дээ. Тийм. Залуучууд нь бүр хуучны хөгшчүүлийн хачийн яриад шүү дээ. Тийм. Хөгшчүүлээ хүнддэг яа, ёс заншил уламжлалаа хүнддэг гэдэг хачийн яриад шүү дээ. Залуу хүн чинь анархист байх хэрэгтэй байхгүй юу? Анарх байх хэрэгтэй байхгүй юу? За окей. Ингээд одоо үнэт зүйл рүү ороход чийдэр бол зөндөө захих нь байна, үнцүүлээ ороод ирэхээр үнцүүл байх нь байна, тэрийг хүндэтгэх нь байна. Тэгээд ирэхээр эрдэм хэрэг болох нь, эрдэмээ ингээд ярьж хахад улс төр хэрэг болох нь, улс төр руугаа орохоор тийм үү парламент болох нь байна, парламент болохоор баруун зүүн болох нь байна. За одоо тэгээ баруунынхан өөрийн үнд зүйлтэй, зүүнийнхэн өөрийн үнд зүйлтэй. За ингээд одоо үнд зүйлийн альныхаа дээр гарах уу гэдэг улс төрийн үйл ажиллагаа эхлэх нь байна шүү дээ. Процесс. Тэр хооронд хүүхдүүдтэй бас анхаарья гэж боловсролтой анхаарья. Хүүхдүүд бол одоо яста яа бид ч одоо сургууль мөжил байхгүй орно шүү дээ. Хүүхд ярих маш хэцүү. Сургууль мөжлгөө орно гэдэг бол энэ хүүхдүүд одоо хэн болохыг мэдэхгүй. За ямар ч байсан тэгэл нэг TOEFL өгөөл IELTS өгөөл гадагшаа яваад байна шүү дээ. Мянгаараа. Одоо энэ жил нэгдээ сургууль төгссөн залуучуудаас 10 жил 12 дугаар ангид төгссөн залуучуудаас маш их гадагшаа явах ба. Тийм. Тэгээ буцаж бол ирэхгүй бах уу. Өөрөө баячуудын хүүхдүүд юм улс төрчтэй хүүхдүүд их хуралд орох гэж ирж магадгүй. Сая чинь гадаадаас улс төрчтэй хүүхдүүд, баячуудын хүүхдүүд төрж жагсаалтаар орчлоо шүү дээ хурал руу. Тийм. Тэдний хувьд бол яах вэ одоо тэгээд. За дахиад үргэлжилж байна. Тэгээд яг нөгөө нэг юм гоё даа л да. Яг сэдвээр нь яг хуваагаад ингээ ярахаар нэг сэдв дотор хичнээн их дотор нь задлж болох юмнууд байна гэдгийг харах бол. Тэгээд эний чинь одоо мэдлэг боловсрол гэж нэрлэдэг байгаа шүү дээ. Бид нөхцөлөө асуусанд нь хариулаад диплом авахыг мэдлэг боловсрол гэдэг шүү дээ. Үгүй байхгүй. Ярьсаар байгаад одоо discussion гэдэг чинь тэр шүү дээ. Манайхан ч одоо мэтгэлцээ, маргаан гэдэг нэг буруу яриад байгаа байхгүй юу? Эсвэл уран илтгэх чинь тэргээд буруу яриад байгаа байхгүй. Тэр чинь бол эсрэг талаа дугуулах гэсэн л үйлдэлүүд байгаа байхгүй юу? Тийм. Дугуулах би нөө энэ чаналынхаа нэрийг симпозиум болгоцсон. Харин тийм симпозиум гэдэг одоо гоё юу вэ шүү дээ? Грекийн нөгөө хиний Платоны юун дотор байгаа шүү дээ, тий? Тэгэхээр тэр байхгүй. Өөрөөр хэлбэл эн чинь discussion гэдэг чинь discourse гэдэг чинь юу гэвэл одоо хиний юу ч явж байгаа шүү дээ. Нөгөө Фукогийн дискурс явж байгаа шүү дээ, Францын философч дээ. Тэр юу гэвэл тодорхой нэг сэдвээр талаас нь ярьсаар байгаад тэр сэдвийн тухай яриад дуусгахыг дискурс гэдэг байгаа шүү дээ, дискурс. Тэрс одоо биш байхгүй. Хамгийн гол кайфууд нэг нь зөв болох биш байхгүй. Нөгөө тал нь буруу болох биш байхгүй. Тэр сэдвийг ярьсаар байгаад дахиад тэр сэдвээр ярих юу болчих. Яриг болчих. Тэрний дараа за одоо ойлголоо.
Юмс дутуу аргаж болохгүй нэг сэдвийн тухай ярихад. Амьдралын миний ойлгосноор бол хамгийн том кайфуудын нэг санагцсан ер нь бол хэл Тий. яг ингээд нэг гүс бамп гэж яддаг ш шар ус бостол одоо юм ярьдаг ч юм уу ойлгохгүйгаа мэдэж авдаг ч юм уу Ярил ах эсвэл хэрэгтэй. нөгөө анх ярьж чадахгүй байсан юм а ярьсаар байгаад илүү ярьж сурдаг ч юм уу те. Тэр чинь одоо хин хэлээд байгаа ш нөгөө хиний чинь хэлээд байгаа. Сократесын хэлсэн нэг үг байдаг байхгүй юу? Тэ? Одоо нэг яриагаар би одоо яриулж терапи хийдэг хүн гэдэг байгаа шүү дээ. Тий. Одоо миний тийм философчин та ямар эмчилгээ хийдэг вэ гэхээр би яриулж эмчилгээ хийдэг хүн. Асуулт хариулт ярьсаар байгаад тэгээд яриан дундаасаа нөгөө хүн өөрийнхөө дутагдлыг мэдэж аваад тэгээд одоо эдгэрдэгэ. Тийм. Тиймээс ярих амар чухал. Хүүхдийг багаас нь ярихын зогсоовол тэгэл дуусаа. Эрэгтэй хүүхдийг яриад эхлэхэд нь дугуй авах хэрэгтэй. Яриад авах хэрэгтэй. Бид нар чинь яриг нь дуусгаад зогсоож байгаа байхгүй. Юу яриад байгаа? Буруу юм яриад байна ч гэдэг юм уу? Яас ачи юм асуудгийн ч одоо юу гэдэг юм? Яриулал ах хэрэгтэй байхгүй. Бид нар яриг нь зогсоочдөг учраас тэр нөхдөө чи явсаар байгаад улс төрчл болдог байхгүй. Тэгвэл тэгж яригсны чинь дагуу би яриа гэдэг л хүмүүс болчдөг байхгүй. Та намайг хэн болгомоор байна? Тэр чинь болоё. Яг бол баг багта өөрийгөө бүтээх гээд ярьж яхад нь тэрийг зогсооход устгагдсан байхгүй. Бие хүний устгагдж байгаа байхгүй. Тэгэл одоо сайхан хэн болгомоор байна? Юу гэж хэлүүлмээр байна? Тэр чинь би хэлье. Юу хэлгмээр байна? Тэр чинь хий. Тэгээ энэ чинь яг одоо Монголын улс төрч байхгүй. За. За баярлалаа. Окей. За.